Thinkers podcast-д тавтай морил. Аав ээжээс очиод ээжээ энэ ямар учиртай юм бэ гэж асуугаад иймээ гэд хэлээж өгдөг аав ээж. Эсвэл асуулт асуухад нь чи мангар юм уу тэнийг юм уу гэж шоолдоггүй найзууд бүхий тэр орчин бол өөрөө философтууд эйгүү ялангуяа энэ мэдлэгийн бүх төрлүүдийг дахиад бидний хувьд ингээд аль нэг үнцэг тал руу очиод биенийг үзэж чадахгүй болсон байгаа. Энэ нөхцөл байдлыг имчилгээ юм болов уу гэж боддог. Хоёр мэргэжлийг би юусоо ойлгодог байхгүй юу? Улс төр судлалынхныг ойлгодог, улс төр хийхгүй байх шиг байна. Философитыг ойлгохгүй яг юу гэдэг юм болоо гэж. Философи нэг талдаа юм хоёр зургтай адилхан гэж би боддог. Өөрөөр хэлбэл би жишээ нь хувцас урчих юм бол ямар ч байсан ойч чадна. Тэ ингээ оёос урчиж байгаа учраас. Гэхдээ би ойдлчин болохын тулд би нэлээд удаан хугацааны хөдөлмөр зарцуулна. Сайн байцгаана уу? Эрхэм үзэгч, сонсогч доо. За манай Thinkers podcast энэ дугаараас эхлээд дүрстэй болсон байгаа. За энэ боломжийг бол манай Live TV-ийн маань олгосон. За ингээд Live TV-гийн эфирээс бид нэр шинэ дугаараа бичсэн байна. За энэ шинэ дугаарт маань Монгол Улсын их сургуулийн философи, шашин судлалын тэнхимийн багш Бүжин Лам оролцохоор болсон байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч оролцохоор ирсэн танд маш их баярлалаа. За тэгээ хоёлоо подкастаа одоо нэг уламжилт асуулт байдгийн. Тэр нь юу гэхээр хүний нутаг ус асуудیں۔ За тэгээ хүмүүс хүний нутаг ус өвдөөцийг асуухаар нутагхлаа гэсэн тиймэрхүү юм ярих гэдэг. Гэхдээ яг миний санааг дахиад давтаад хэлэх юм бол бид нар ер нь хүн бол одоо нөгөө мод алим модноос хоолондгүй гэхээр хүний өсөд төрсэн орчин. За тэр аав ээжийн боловсрол бол одоо хүнийг бүтээж идэг. За тэр үднээс нь таныг одоо хаан төрсөн бай. Бас яагаад энэ ямар боловсрол эзэмшсэн бэ? Яагаад энэ философиг судлахаар болсон бэ гэсэн энэ ярианаас эхлэе. За юуны өмнө одоо ингээ подкастнда оролцуулсан явдалд баярлалаа. За бас их тийм нэр төрийн хэрэг байна. За тэгээд би бол Улаанбаатарын өндгөө иргэн. За тэгээд нөгөө оюутан багтаа бол Улаанбаатарынхан дээр ялангуяа нөгөө юм нутаггүй гэж их шоглож ярьдаг байсан. Яагаад тэгэхээр бусад газрынхан бол ингээл нөгөө нутгийн зөвлөлөөрөө үйл ажиллагаанууд болж байгаа Улаанбаатарын жирийн тэгдэг шүү дээ. Одоо бол бас нэг миний хэмбэ гэдгийг бүрдүүлдэг нэг хэсгээ гэж боддог болсон. 10 жилээ тухайн үед бол бид нар 10 жил гэж ярьдаг байсан тийм 10 жилээ бол Баянзүрх дүүргийн 79 дугаар дунд сургуулийг төгссөн. За сургууль маань ер нь бол шараад нь байдаг. Их тийм гэр хорооллын сургууль. За тэгээд боловсролын хувьд бол Монгол Улсын их сургуулийн философийн тэнхимд гэж байхад бол бакалавра аваад хожим философийн судлалын тэнхим болоод нэгдснийхэн дараа бол магистрийн зэрэг авсан. Аль нь бол философийн салбараар бол авсан. Нэг юм хүн байна. Яг нь яагаад философч болъё гэж бодсон юм бэ? Айгу эртний түүх гэх юм уу. Хүүхэд байхдаа ээж гэрт айгу бол юм сонингууд тавьчихдаг. Тэгээ сонин уншаа сууж исэн чинь нэг юм томоо сонингийн ингээд хууц дүүрэн нэг эмгтэй төгөл рүү орчин тухайн намтраа уншсан. Тэгээ тэр миний хувьд их сонин байсан. Яагаад тэгэхээр тийм их алдартай хүмүүсийн мундаг гэж бодож байгаа хүмүүсийн намтруудыг уншихаар дандаа эрэгтэй хүмүүс байдаг. Тэгсэн чинь тэр хүний намтрыг уншсан чинь эмгтэй хүн байгаад их сонин амьдралаар амьдэрсэн орс эмгтэй байсан л да. Тэгээ төгөл рүү орч гэдгээс гадна философч гэж байсан. Тэгээ би ингээ уншиж ирсэн хүн энэ хүн чинь философч чинь давхар мэрэгжил юм байна гэж тэр үед ойлгоцсон. Тэр үеэс хоошоо ингээл нөгөө шинжлэх ухааны түүхүүдийг уншаал, янз янзын намтрууд уншаал явахаар тэгээ Декарт гэл тэгэхээр математикч философч гэлдэгдэг те. Ингээл шинжлэх ухааны аль нэг салбарын хүн байгаа философч, одоо тийм ингээл логч философч гэдэг юм ингээл ийм юмнуудыг уншингууд философи бол давхар эзэмш болдог мэргэжил юм байна гэж тэр үедээ бодсон байсан. Тэгээд 5 дахь ангид тэгж бодсон байсан бодол хүүхэд юм чи мартчихжээ штэ. Мартчихад их сургуульд орох болоод нөгөө ангиа сонгох болсон. Надад тийм одоо нийгмийн ухааны чиглэлээр өссөн ангида 4 жил төлбөргөө суралцах эрхийн бичиг авсан байсан. Тэгээ энэ эрхийнхаа дагуу хаашаа сурах вэ гэд харж агаад тухайн үед нийгмийн шинжлэх ухааны сургууль гээд МУСТ байсан. Тийш ингээ ороо харсан чинь тэнхмүүд донд философи гэдэг тэнхим байхаар нь харсан чинь тэр үеийн нөгөө мэдрэмж, догтлол, бодол тэр чигтээ сэргээд нэг талдаа нөгөө талдаа би өөрөө бас ийм айгуу олонтэй ингээл надад хэлц сонирхолтой байгаа л, биологч сонирхолтой байгаа л, сэтгэл судлалт сонирхолтой байгаа л бүх салбар айгуу сонирхолтой байгаад сонголтоо эцсийн бидлэр нэгсэн хийж чадахгүй байсан. Тэгсэн чинь нөгөө философийн тэнхмийг хараад тэгээ бид нар чинь сонгоноор бас философи хичээл ерөнхийдөө өгдсөн байсан. Манад тэгээ тэр хоёрыг харж ирсэн ер нь философч нь айгуу олон асуултуудыг бүхлээр нь асууд юм биш үү? Би ингээд аль нэгийг нь хаях ерөөсөө шаардлагагүй асуумаар байгаа асуултуудаа бүхлээр нь харах боломжтой юм биш үү гэж бодоод яг энэ ангийг сонгож орж исэн. Тэгээд яг хуу сонгож ороод
миний бодсонтой таарсан ч юм байсан, бодсноос тийс өөр ч юм байсан. Тэгтээ ер нь тийм яг тэр үед байсан хүүхдийг бол одоо л амьд ойлгож байгаа нэг онцлог нь бол энэ философийн талбар гэж үздэг. За тэгэхээр бол одоо бид эндээс юу гэдэг юм бэ те? Хүүхдүүдтэй номын орчин ч гэдэг юм ном сонин сэтгүүлтэй ойролцоо байх юм бол тэр дундаас жишээлбэл өөрийнхөө мэрэгжлийг олоод авсан сонирхлоо олоод авах боломж гардаг гэдгийг бас ойлгох нь шүү дээ. Ягаад гэвэл энэ орчин бол их чухал байх шүү дээ. Ингээд одоо энэ critical thinking гэдэг сэдвүүрсэн би бас тиймэрхүү маягаар талтарсан байхгүй. Яасан гэхээр нэг эрчим хүчний яам дээрээс нь манай аавын яамд ажилладаг байгаа тэнд хитэн номын санд нь энэ номнуудыг чи сонирхооч гэдэг. Би тэрний очиод ухчихсан чи тэр дотор миний хайжсэн хариулт тусан тэр ном байжсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар. Тэгэхээр одоо бид нар гайхаж байна л да. Одоо эдийн засагч гэдэг юм хүн бол одоо гараад нэг эдийн засгийн тооцоолол хийдэг юм байна гэдэг бид мэдээд. За нэгтлэн бол нэгтлэн бодох бүртгэлээ хийдэг юм байна. За одоо юу гэдэг хуульчул өмгөөлөгч гэдэг юм уу юу цаашаа яваад одоо шүүгч гэдэг юм уу хийгээ явж гин. Хоёр мэрэгжлийг юурээс ойлгодог байхгүй юу? Улс төр судлалынхныг ойлгодог, улс төр хийхгүй байх шиг байна. Философитыг ойлгохгүй яг юу хийдэг юм болоо гэж. Тэгэхээр энэ мэрэгжлийн философи шийдэг хүн ер нь яг юу хийдэг юм бол за заадаг байж болно. Тэгээ философо зааж болно. Гэхдээ чааш нь ер нь энэ мэрэгжлийн философч гэдэг хүн философоор зэрэг хамгаалсан хүмүүсийн одоо үнцийг хаана гардаг юм болоо? Тэгэхээр яг энэ нөгөө мэрэгжлийн философи гэдгийн ард бол зэрэг хамгаалсан гэдэг утгаараа тэгэхээр энэ академик философийн талбарыг та ярьж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр академик философичд юу гэдэг вэ гэдэг юм бол яг академийнхаа хүрээндэлтэй бусад судлаачид яаж ажилладаг тэрнтэй адилхан ихтэй сургуулиудад багшилж байгаа, институтэд судалгаа хийж байгаа. За дахиад олон нийтэд энийгээ танилцуулж байгаа тэр ажлуудыг бол хийдэг. За тэгээд яг философичд ямар ажил хийдэг вэ гэдгийг тодорхойлох нь өөрөө бас их тийм философичд яг юу хийдэг вэ? Философи гэж юу вэ? Бид нар юу гэж ойлгох вэ гэдэг асуулт нь бол хамгийн их тийм нарийн төвхтэй асуулт байдаг. Философичд өөрсдөө энэ асуултанд санал нийлдэг. Тэгээд өөрөөсөө санал нийлдэг юм байж өөрсдөө энийг судлаа яваад байдаг. Бас их сонирхолтой. Жишээ нь Квил Куклагийн өгүүллийг одоо философи комеди сайн материал хэрэгцээ гэдэг өгүүлэлдэг. Саяхан 20-аад он төвлөгдсөн санагдаж байна. Тэр өгүүлэл дээр ихэд манай энэ талбарт бол манай талбарын энэ мэдлэгийн байр суурь, статус, хүрээ хязгаар гэдэг дээр хаана хүрээнд тогтох вэ гэдэг дээр хүртэл нэгдсэн санал байдаггүй. За бүр наривчлаад ярих юм бол философийн өөрийнх нь одоо жишээ нь биологийн судлах тухайд ингээл амьд бий ч тийм. Тэгвэл философи яг юу судалдаг вэ гэдэг дээр хүртэл нэгдсэн санал байдаггүй. Нэг юм талбар гэж ярьдаг. За яагаад ингэж ярьдаг вэ гэхээр философи өөрөө тодорхой утгаараа мета талбар гэж хэлдэг. За мета гэдэг нь бол үгийн утгаард бол нөгөө дараа гэсэн утгатай шүү дээ. Тэнгүүд мета талбар гэдэг утгаараа бол ийм 20 дугаар эрен биеийн буюу тэгээ тухайгийн тухай асуултуудыг асуудаг. Тухайгийн тухайг сонирхдаг гэж хэлж болдог. За тэгээ тухайгийн тухай гэхээр юу юм бэ гэж хэлэнгүү жишээ нь философичдын барьж байгаа тийм багч нь ажиллаж байгаа материал нь юу юм бэ гэдээ асуухаар ажиллаж байгаа материал нь бусад мэдлэгийн талбаруудыг та ажиллаж байгаа та төстэй ерөөсөө дандаа ойлголт дээр ажилладаг. За тэгээ ойлголт гэж юу юм бэ гэж дахиад асуулт гараад ирж шүү дээ. Тэгээ ойлголтыг зүгээр инженеэр хэлэх юм бол энэ үгээр илэрж байгаа бидний ийм санаанууд гэж зүгээр айгүй бүдүүлгээр хэлж болно. Энэ нөгөө юм махчилсан тайлбар нь одоо жишээ намайг ойлголтыг санаа гэж хэлсэн гэдгийг манай одоо гомсрон багш сонсгон бол энэ нөхөрийн тодорхойлолтоо ер нь хэцүү гэж байна гэж ороод ирэх жишээтэй тий. Зүгээр инженеэр хэлэхэд одоо нэг үдгийн жишээ нь дахиад биологчороо санаа авъя л да. Биологч бол ингээл навчийг судлаа гэхэд яг тэр навчигаа барайл, хэмжээл тэгээ лабораторид очиод ч юм бол ингээд амьдралын тэр лаборатори навч хоёр дээр л өрнөж байгаа шүү дээ. Тэнгүүд философичийн хувьд жишээ нь бид бол яг тэр навчийг барайд, үнэрлээд тэгээ хэмжээд ажиллахгүй. Гэхдээ бид жишээ навч гэдэг санаатай дахиад ургамал гэдэг санаатай энд ургамал гэдэг чинь бүх ургамал бүгдэнд нь түгээмэл байдаг. Шинж нь юу юм гэж тэр шинжийг агуулсан санаатай ерөнхийдөө ажилдаг. За тэгээд асуултууд нь ч гэсэндээ яг энтэйгээ хамаатайгаар тийм дараагийн төвшний буюу тухайгийн асуултууд асуудаг. Жишээ нь биологч бол амьд бие гэж юу вэ гэж асуугаал дараа нь амьдралыг бид нар яаж тодорхойлох вэ гэж асуугаал амьдрал гэж тодорхойлох зайлшгүй болон хөрөлцөөтэй төсөл нь юу вэ гэдэг асуултыг асуугаад эхэлж байгаа бол энэ бол философи руу эхэлж байна гэж бид жишээ нь ойлгодог. За тэгэнгүүтээ дахиад амьдрал гэж ярьж байсан нь ер нь амьдрах хэрэгтэй юм уу? Амьдралын утга учир юу юм бэ гэж асуугаад эхлэнгүүд эн чинь бол яг тэг ингээд нөгөө философчдын хувьд бас нэг том цөм асуулт нь болдог гэж хэлж болно. Тэгэхээр ийм шинжлэх ухаантай энэ талаараа бас тусдаг гэж юу вэ гэдэг асуултуудыг асууж байгаа. Тэгэхдээ нөхдүүд яадаг вэ гэх юм бол толны цаанаас харж байгаа юм шиг гэж юу вэ гэдэг нь гэж юу вэ гэдэг асуултыг илүү их асуух туфтаа хүмүүс гэж хэлж болно. Тэгээ яг юу хийдэг вэ гэх юм бол тодорхой утгаараа бусад судлаачид яаж ажилладаг, ямар одоо жаргал зовлонтой байдаг, академик орчин ямар байдаг яг л тэрнтэй адилхан тий. Ингээл
судалгаагаа хийн, өгүүлэлээ бичнэ. Харахад их уян хат юм шиг ирнэ. Бас их юм хатуу цагийн хуваарьтай ажиллана. Санаанууд дээр ажиллана. Тэрийгэ хилэлцэн. Хичээл заах явцдаа яах вэ? Шин санаа олно. Хүүхдүүдийг удирдна. За буцаагаад ингээ коллегуудтай ярилцсан гэл яг л одоо тэ академик орчинд эдийн засгийн профессор юу хийдгүү тэрнтэй адилхан яаж байна. Философи багш нар бол бас л адилхан ажлууд л ер нь бол хийгээ явж байгаа л гэж. Сая бол хоёулаа академик талаас нь ярьлаа тий. За одоо практик талаас нь ярил энэ философиг судалсан бакалавра төгссөн ч гэдэм үү тий. Бакалавра төгссөн хүмүүс бол одоо академик орчинд ажиллахгүй. За мастер хийсэн хүмүүс бол зарим нь ажиллана, зарим нь ажиллахгүй. За тэгвэл тэр хүмүүс одоо ямар ажил хөдөлмөр эрхлүүлэх зохилтой ер нь юунд зориулагддаг юм бэ? Философи мэргэжлэр бэлтгэгдсэн хүмүүс. Философоор төгсөөд яг философи ангид оронгууд хамгийн түрүүнд хэлдэг үг бол манай мэргэжил хүрэх чадвартай гэж хэлдэг. За тэгээд манай ангийнхан төгсөөд эхний тий яг Монголын тохиолдолтой эхний 2 жилийн уулзаал ярихад янз янзын хариултлууд үзүүлдэг. Одоо ингээд 4 жил сурчаад шууд одоо диплома барьж очоод ингээд эмч бол эмнэлэгт очиж ажиллаж штэ. Тэнгүүд бид нэр диплома барьж очоод шууд энд та нар ажиллаа гэх боломжтой газрууд маань бол яхаа аргагүй дөрөйл магистр шаардах. Тэгэхдээ сургууль одоо хүрээлэн болдог штэ. Ажлууд байж таарад байдаг. Тэнгүүд философоор төгссөн хүмүүс хөвчлэн дандаа яадаг вэ гэх юм бол энэ нийгэм хүмүүнлэгийн талбарууд руу их хөрвж ажилладаг. За Монголд бол нийгмийн ухааны багш нар болдог маш тийм чадварлаг сайн нийгмийн ухааны багш нарууд дунд бол философийн багш нар бас сурдаг багш нар цөөнгүй байдаг. За тэгээд дахиад хуультай хосолд сураад ажиллах тохиолдлууд байдаг. Ер нь бол философи хувьд бол их сайхан зохицдог. За ялангуяа баруунд бол их сайн хуульч болохын тулд эхлээд шууд философоор бакалавра хийдэг боломжлол бол байсан байдаг байгаа. За тэгээд мөн манай төгсөгчид хүний нөөц рүү орж ажилладаг. За судалгаа руу орж ажилладаг. Тэгээд ер нь бол ийм нийтлэгтэй ажиллаад нэг 5 жил орчим болоод ангийнхнаараа уулзахад ямар яриа гарч ирдэг вэ гэхээр тэгээд энэ философоор сураад төгсөд нэг талдаа их тийм гой хамт олонтой болсон, найз нөхөдтэй болсон. Нөгөө талдаа бас их тийм одоо сүүлийн үед яригадаад байдаг нөгөө зөөлөн ур чадвар гэж ярьдаг шүү дээ. Энэ зөөлөн ур чадварууд те бусдыг ойлгох, хүлээцтэй байх, танин мэдгүй хувьд их тийм даруй байдлаар хандах, за чөлөөтэй байх, нээлттэй сэтгэх гэдэг чадварууд хичээлийн явцдаа эндээ олдсон байдаг юм байна. Нэг талдаа, нөгөө талдаа философоор төгсчөөд жишээ нь эдийн засаг сурахыг амархан байна гэж нэлээд байгаа байхгүй юу? Яаж юм гэсэн чинь тэр тооны чи хариу нэг л гарчиж байгаа. Тэнгүүд философи дээр жишээ нь тий амьдралын утга учир юу вэ гэдэг асуултад хариу эцсийн нэг хариу байхгүй шүү дээ. Тэр олон хариун донд ингээд толгой эргэж явж ярьснаа одоо ингээд ийм нэгт хариу гардаг, нэг утгатай хариултууд салбаруудыг судлахаар их ийм нуруунд дээрээс ингээд ачаа аварсан юм шиг амархан судалжсан гэсэн тийм ярианууд бол ангийнхнаас бол сонсч ирсэн. За тэгээ бид нар бол одоо хаана олдож болдог тийм хүмүүс. Маш хүрэх чадвартай гэдгийг бид хэлж өгч байна тий. Тэгэхээр уг нь бол одоо би буруу санаагүй бол одоо өмнө бана Бацуу багчсан ярьж ирсэн юм да. Манайх 1990 оноос өмнөх манай дээд боловсролын сургалтын хөтөлбөрт бол нөгөө шинжлэх ухааны марксист онол, тий шинжлэх ухааны коммунист онол гэдэг юм уу. Тийм хичээлийг үздэг тий бүр философийн төвшөнд нь үздэг байсан байгаа. Германд одоо ихтэй сургуульд ирсхийн тулд заавал философи үзэж философи гэдэг хичээл тэр ихтэй сургуулийн програмд маш хүчтэй нэвтэрсэн байдаг. Нэг ялангуяа тэр нүнаа нөгөө шинжлэх ухааны философи гэдэг хичээл байж байдаг. За манай Монголын одоо энэ байр байдлыг харахаар би өөрийнхөө их сургууль сурсан туршлагыг харахад тэр одоо манад бол философи гэдэг хичээл нэг жоохон авсах шинжтэй гэдэг юм уу. Эсвэл нэг тийм ач холбогдол өгөхгүй л байна л да. Уг нь бол одоо сэтгэлгээний суурь маягтай явах хэрэгтэй байтал. Тэгэхээр магадгүй таны хэлсэндээ одоо түрүүний хэлсэн танаа философи төгссөн хүмүүс бол 4 жил бол их тийм одоо оюун санааны хүнд сахилга бат өндөртэй газар ингээд амар хүнд бэлтгэл хийсэн гэсэн үг шүү дээ. Тарих толгойн хувьд бол сэтгэлгээний. Тэгчээ дараа нь өөр нэг бэлтгэл рүү ороод явчихгүй тэр нь өөр нэг хөнгөн бэлтгэлтэй эсвэл одоо юу гэдэг илүү нэг тийм талбар руу ороход илүү амархан санагдаад байж болж шүү. Тэгэхээр энэ дээрээс хоёул өсрөөж юу н Монголд энэ философи судлал, философийн зааж байгаа байр байдал юу н яаж хөгжиж ирсэн юм болоо. Мэдээж одоо өнгөрсөн нийгэмд 90 оноос өмнө төрөний дурдсан шинжлэх ухааны коммунист онолж гэдэг юм уу одоо юу гэдэг философийн үүднээс авчирсан марксист, ленинист, ленинизмыг ярьдаг юм ингээд явжсан. Ер нь 90 оноос хойш энэ философи судлалд ер нь ямар хөө өөрчлөлт орсон юм бэ? Энэ талаар та нэг тоомлоод базж ярил. Тоомлоод базж ярил. За хамгийн түрүүнд 90 онд бол зур Мөсийн өрөөнд ярихад бол марксист одоо ленинист философи гэдэг одоо философийн тэнхим гэдэг нэр бол солигдоод философийн тэнхим болж хамгийн түрүүнд хувирж байгаа. За тэгээд дахиад тэнхмийн өрөөнд бол
Тэгм одоо яг энэ нөхцөл байдалтай хамаатаар хэд хэдэн техникүүдтэй ингээл социолог, улс төр урлаг судлал, шин судал зэрэг техникүүд ингээ бие дагаа гарахад манай техникд байсан багш нар бас яж тийшээ дагаа гарцсан тохиолдлууд байгаа. За тэгээд философийнхаа хүрээнд бол их тийм миний ажилласнаар бол айгүй хурдтай өөрчлөлтүүдийг нэлээд удаан хугацаанд гэхдээ яадаг вэ гэхээр агуулга хийгээ хэлбэрийн хувьд хурдтай өөрчлөлтүүдийг хийх гэсэн тэмүүлэлүүд хийсэн үйл явцууд бол харагддаг. Дараа ял философийн түүхийн хүрээнд бол хуучин бол тийм марксист философоос өмнөх үеийн түүх, марксист философийн түүх, за тэгээ орчин үеийн хөнгөлтний философийг шүүмжлэх гэдэг хичээлүүд 90 оны өмнө орж исэн бол 90 оноос хойш бол тийм ингээд эртний грек ромын түүх тэгээ за тэгээд Германы сонгодог философи за дахиад орчин үеийн өрнөдийн философийн түүх гэдэг сэдвүүд болоо тэг хичээлийн нэрүүд ор хаяад ингээд солигдоод агуулга тэрийг хараад дагаа солигдсон байдаг. За тэгээд ер нь бол ихтэй сургуулиудынхаа хүрээнд бүхэлдээ энэ хичээлийг ер нь яаж заах вэ гэдэг асуудал бол их чухлаар тавьчихсантай хамаатайгаар 98 онд 2000 онууд бол симпозиумууд хийгээд тэр симпозиумудаар бол аргацсан хувьд бол энэ нэгдсэн яг уу энэ хүрээнд хэдүүлээ философи заая гэдэг энэ саналууд бол их гарч ирсэн байгаа. За тэгээд яг философиг ер нь зөвхөн Монгол гэлтггүй дэлхийн нийтэд заадаг тэр талбарын хувьд аваад үзвэл бид нэр онлайн философи, практик философи хийгээд ийм салбар философийн түүх гэсэн энэ гурван үндсэн чиглэл байдаг. Ер нь энэ гурван үндсэн хүрээнд ярьдаг гэсэн. Тэгээ яг энэ үүднээс аваад үзэх юм бол манад бол энэ 90 оноос хойш бол онлайн философиг бол ер нь нэлээд тогтмолоор тий онлайн философийн хүрээнд бол бид нэр метафизик буюу юу байгаа вэ гэдэг тухай бод байдлын тухай судалгаанууд, эпистемологи буюу танин мэдхүйн онол бид нар юуг тань мэдчих чадах вэ гэсэн салбарын асуудлууд, дахиад шинжлэх ухааны философийн асуудлууд бол ер нь бол онлайн философи цөм рүү ордог. Ер нь яг онлайн философийн гол цөм бол метафизик, эпистемологи хоёр гэж хэлж болно. За тэгээд энэ талбарууд бол хуучин ч гэсэндээ 90 оноос өмнө гэсэндээ нэлээд хүчтэй байсан байдаг. 90 оноос хойш бол энэ хичээлүүдийг бас яаж агуулга харуулсан хувьд бол нөгөө марксисттэй өнцгөөс харж байгаа тэр байр суурь бол өөрчлөсөн байдлаар заах ажлуудыг аягүй их тэмцэмтэй хийсэн харагддаг. За тэгээ философийн түүхийн хувьд бол өрөнд орно гэж хоёр хувааж агаад салбар байдлуудаар зааж эхэлсэн. За нэлээд нарийн хвчилж хуваасан байдал бол харагддаг. За дорны философи дээр бол дорны философи 1 2 гээд тэ интегриттэй философи ийг оруулж ирээд зааж байгаа. Дахиад нөгөө Монголын философийн тухай асуудал, буддийн философийн тухай асуудлуудыг зааж байгаа бол өрнийн философийн хувьд бол тэ бүр эртний грек ромоос ахуулаад одоо энэ 21-р зуун хүртэлхийг бол түүхжилсэн байдлуудаар хэд хэд хувааж заасан тохиолдлууд байдаг. Заасан байдал байгаа. Марксист одоо ленинист гоо зүй, марксист ленинист ёс зүй гэх мэтчлэнгийн ийм нөгөө практик философийн сэдвүүд бол дан ёс зүй, дан гоо зүй болж орж ирсэн. За тэгээ сонгоны хичээлүүдээр бол нөгөө салбар философиуд буюу оюун санааны философи, хэлний тухай философи, нийгмийн тухай философи, стрийн тухай философи гэдэг хичээлүүд бол бас их яг нэмэгдэж шинээр одоо энэ санал болгож орж ирсэн байгаа. За энэ үйл явцууд бол ингээд 90 оноос хойш ажмаар л болж байгаа шүү дээ. За тэгээд нэг тийм одоо онцлогтой байгаа. Тэгээд ер нь бол хөтөлбөрийн шинжилтүүдийг бол бид нар тэг ингээд ер нь байнга хийдэг. Сая бол 2013 онд хийсэн. Сая бас 2023 онд бид нар тав хөтөлбөрийн шинжилтүүд хийлээ. Тэгэл энэ шинжилтүүдийн ард бол дэлхийн хэмжээнд дэлхийн бусад ихтэй сургуулиудын хүрээнд философи хичээлийг яаж зааж байна, манайхтай адилхан пост коммунист байсан орнууд яаж зааж байна, ямар өөрчлөлтүүд хийсэн байна вэ гэдгүүдийг ингээд аль алингийн юм харьцуулсан байдлуудаар судалгаанууд хийж хөтөлбөрийн шинжилтүүд явдаг. Тэгэхээр одоо хоёлоо илүү энэ бол академик дээр явж ирсэн юм үү шүү дээ. Ер нь нийгэмд одоо ингээд философич гэдээ ярихээр бид нар за эдийн засгч гэдэг нэг эдэн нөхдүүд гараад ирдэг байхгүй юу. Тэгээд яг тэрэн дотор тэр эдийн засгч гэдэг нь юм хашилтан доторх эдийн засгч нар их олон. Яг ер нь бол ингээд юм л да энэ Америк болон энэ Европын системд гэхээр яг economist буюу эдийн засгч гэдэг нь economics буюу эдийн засгийн ухаанаар PhD үзүүнийг хэлдэг юм байна л да. Тэгээ одоо би бол жишээлбэл эдийн засгийн ухаанаар бакалавр хийсэн хүн хэзээ ч өөрийгөө эдийн засгч нэрлэдэг юм байна л да. Би өөрийгөө нэрлэх ёстой гэхээр эдийн засгийн шинжээч, тэгээ economic analyst гэж хэлдэг юм байна л да. Манайд бол эдийн засгаар бакалавр чигээгүй нөхдүүд өөрсдөө эдийн засгч явж идэг байхгүй да. Телевизээр доотлолтны эдийн засгч гэж явж идэг байхгүй. Тэрнтэй адилхан одоо философч гэж ямар хүнийг хэлэх вэ нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь би танаас шулуухан л асууя одоо жоохон халуун ногооны финтэлд одоо Монгол философч гэхэр нэг германд төгссөн нэг урт өстэй хүнийг л их хүмүүс философч төсөөлдөг юм шиг одоо Молор Эрдэнэ гэдэг хүнийг те. Тэгэхээр одоо философчд эсвэл их тийм дараахан байгаад ингээд гарч ирдэг юм уу? Эсвэл яагаад бид нар одоо нийгэмд философч хэлэх гэхээр хүн мэдгүй байна. Бид нар эдийн засгч гэхэр мэдээд байна. Тэгээ улс төрч гэхэр одоо нэг хүмүүс нэрлээд байна. За мундаг эмчнэр гэхэр бид нар за ганц нэг хүний нэрийг оноод хэлчихин те.
За одоо өөр юу гэдгийг бид нар сайн банкир гэх юм бол нэг хүнийг олоод ирчихэн. За сайн бизнесмен гэвэл одоо мундаг нэртэй компаниудын нэрийг дуртай авчиж байна. Тэгэхээр ерөөсөө бидний толгойн дотор молор эрдэнэс өөр одоо яг тийм философч гэж хэлчмээр хүн орж ирэхгүй байна гэсэн. Тэгэхээр энэ орон зай эзлэгдэх ёстой юм уу? Одоо өөр нэг хүн гарч ирээд эзлэгдэх ёстой юм. Өөрөөр хэлбэл энэ шинжилгээ ухаан яг нийтийн дунд ингэж коммуникац болж орж ирэхтэй. Нийтийн дунд түгэх энэ процесс академик бол ингээд яваад байна те. Таны дөрөнд дурдсанчлан академик дээр бол бид 90 оноос хойш апдейт хийгээд хөтөлбөрөөр шинжилгээ хичээлүүдэд ороод хүнээ төгсгөө яваад байна. Гэтэл нийгэм маань өөрөө философийн хувьд одоо философийн нийгэмд гүйцэтгэх үүрэг гэх юм уу те. Нэгдүгээр философид одоо шинжилгээ ухаан хөөсөл мэдлэгийн нийгэмд гүйцэтгэх үүрэг. Нөгөө талд нь бидний ярих гэдэг философч хүнийх нь одоо олон нийтэд танигдах хэрэгтэй юм уу, поп байх хэрэгтэй юм уу, за шулуухан асуулт те. Эсвэл үгүй юм уу, ингэж болдгоо юм уу гэдэг юм уу. Ийм их асуултууд байна. Энд дээр та нэг томилоод хариулвал. Ерөнхийдөө томилоод хариулвал одоо жишээ нь эдийн засагч гэдэг гэж хэнийг хэлэх вэ гэхээр одоо жишээ нь бакалавр авсан хүн өөрийгөө эдийн засагч гэж хэлэхгүй гэж таялж байгаа шүү дээ. За энтэй бол яг адилхан нөхцөл байдал бол философт байдаг. Өөрөөр хэлэх юм бол бакалавра философоор аваад эсвэл магистра явах хамгаалаад шууд философч гэдэг нэр зүүдэггүй. Тэр бүх хэл докторийн зэргийн философоор авсан ч гэсэндээ тэр хүмүүсийг ер нь энэ хүн философчоо гэдэг нэр томьёо бол community дээ, friend одоо ингэж гарч ирдэг. Дэвшүүлсэн үндэслэл нь өөр ингэсэнтэй нэг юм одоо сургаал тий одоо юм сургууль байгаад тэн дээрээ өөр ингэсэн дэвшүүлсэн үндэслэл нь хүлээн зөвшөөрөгдөөд гарч ирж байгаа их тийм тодорхой утгаар айгүй хүн болгоны хүртээд байдаг үг бас байж одоо цол байж бас таардаггүй. Тэгэхээр багш нар бол өөрсдөө шууд ингээд би бол шууд философчоо гэж хэлж байгаа багштай би одоо Монгол Улсын их сургууль сурч тааж таарж байгаагүй. За ингээд ээлтэд те өнгөр сурч тааж таарж байгаагүй. Одоо их бага хэмжээгээр за яг би логикч байж болох юм ба тэгтээ гэж ярьжсэн. Би физикч юм а гэхдээ гэж ярьжсэн багш нартай бол би өнгөр таарж исэн. Тэгэхээр энэ философч гэдэг үгийг өөртөө хүн тэгж оноож хэлээд байгаа тохиолдол аюу цөөхөн ажиглагддаг. Тэгэхээр эдийн засгийн өрнөстэй гэж хэлж болно юм байдал дээр. Тэгээд философийн нийгэмд гүйцэтгэх үүрэг гэж юу вэ гэдэг асуултанд жишээ нь дахиад философчд өөрөөр хариултууд өгнө. Зарим хүн бол тэ одоо жишээ нь одоо философи гэдэг нь дэлхийн ертөнцийг тайлбарласаар иржээ. Гэтэл энэ илүү өөрчлөх хэрэгтэй гэж нөгөө Марксийн үгийг бариад ярина. Гэтэл нөгөө талдаа философи гэдэг чинь ингээд юм болгоныг өөрчлөөд идэг тэ юм хурц бишээ. Нөгөө урлагийн төлөө урлаг гэж ярьдаг. Адилхан философи бол их тийм өөрөө урлаг байгаад ямар нэгэн ашиг сонирхлын хүрээнд үйлчлэх хэд бишээ байгаа гэж ярьна. Айгүй олон янзын хариултууд байдаг. Зүгээр одоо энэ олон хариултуудыг хараад яг одоо зүгээр бодогдож байгаа юм юу вэ гэхээр одоо нийгэмд шинжлэх ухаан ямар үүрэг гүйцэтгэдэг, шашин ямар үүрэг гүйцэтгэдэг, урлаг ямар үүрэг гүйцэтгэдэг, энэ мэдлэгийн төрөл болгон өөрсдийн гэсэн жижиг салбартаа хүчин төгөлдөр ажилладаг. Тэрнтэй адилхан л яг байр суурь нөхцөл байдал бол философт байдаг гэж ойлгодог нэг талдаа. Тэгээд нөгөө талдаа жишээ нь энэ нөгөө одоо паблик буюу олон нийтийн философи гэж байх уугүй юу, академик философи гэж байх уугүй юу гэдэг нь дахиад маргааны тал болдог. Шийдэгдсэн юм байхгүй шүү. Шийдэгдсэн юм бүр байхгүй. Философийн нэг онцлог нь бол философийн прогресс хаана явж байгааг яаж харах вэ гэвэл асуулт нь илүү наривчлагдаад яваад байдаг. Тэрнээс биш хариулт бол ингээд цэг тавигдж байгаа нөхцөл байдал бол философт харагддаггүй нэг байдал нь яг мэдлэгийн төрлийнхээ нэг онцлог нь энэ community-д хүртэл ингээд үнэртдэг гэж хэлж болно. Тэгээд ягаад шууд хүмүүсийн толгойд буухаар философчид жишээ нь ингээд байхгүй байна вэ гэдэг асуулт бол нэг талдаа яг энэ цаг үеийн нөхцөл байдлын онцлогоо аваад үзэх юм бол зүгээр сургуулийнхаа тийм энэ академик хүрээний онцлогийг аваад үзэхэд бол нэг талдаа үнэхээр 90 оноос хойш бол энэ шинжилтүүдийг тийм одоо тэр гүйцэх гэдэг айгүй их нүсэр ажилласан хүмүүс нөгөө талдаа энийгээ дагаад орчуулгууд дээр маш их ажиллаад явсан. За тэгэхээр энэ их одоо үйл явц дундаа одоо олон нийтэд рүү гараад маргаалдаад мэтгэлцээд явахаасаа илүүтэй орчуулгын ажлаа илүү хийя гэдэг юм алийн чухал гэж үзэх вэ гэдэг ялгаанууд байсан болов уу зүгээр одоо боддог. Гэхдээ нэг үеэ бодох юм бол одоо харвал тэгээ 10 жилийн өмнөхөөс илүү их философийн номнууд орчуулагдж байгаа. Нэг талдаа манай салбарын төгсөгчид ажиллаж орчуулж байгаа, нөгөө талдаа гадаад дотоод төгссөн хүмүүс орчуулж байгаа, философи дуртай сонирхогчид орчуулж байгаа. Тэгэхээр их тийм нэг үеэ бодвол хамаагүй илүү философийн маргаан, мэтгэлцээ, их зохиолууд, тухайн номнууд бол
айгүй их гараад ирчихсэн байгаад бол айгүй баяртай байгаа. Нэг тийм прогрессийн үйл явц бол харагдаж байгаа гэж хэлэн дээ. Одоо хоёлаа энэ л өөр юм. Яг философоор сурах гэж байгаа хүн, философи сонирхож байгаа хүн өөрийгөө ер нь яаж бэлдэх юм бэ? Одоо зөвөр яг энэ бол хиний үг шүү дээ. Монтаны нэг үг байдаг те. Монтаны бүр нэг эссе байдаг. Ер нь философи судлал гэдэг нь өөрийгөө үхэлд бэлдэж байгаа явдал юм аа гэдэг нэг тийм үнцгийг Монтан гаргасан байдаг шүү дээ те. Тэгээд яг энэ санаа нь Монтаны энэ санаа нь бүр гүнзгий чааш нь ингээд хуулаад үзэх юм бол ерөнхийдөө Сенекагийн санаан дээр явж идэг те. Сенека бол амьдрал богино шүү дээ. Тийм учраас илүү утга учиртай амьдрах хэрэгтэй гэсэн маягтай иймэрхүү санаад гарч байгаа. Тэгээд Сенекагийн бас нэг хэд хэд ишлүүд байдаг. Ер нь гэхээр энэ философи гэдэг бол одоо чамирхал биш ээ. Философи гэдэг бол одоо айгүй практик зүйл юм а гэсэн энэ санааг одоо гаргаж тавьсан байдаг. Тэгэхээр манайд сүүлийн үед харагдахаар философи одоо жишээлбэл Дүлгэн Баяр гэдэг ингээд философиг олон нийтэд бас нэг түгээг явж байгаа энэ залуугаар яриагаар бол одоо философи бол хулгайлагдсан гэж их тийм сонирхолтой нэр томьёод явж байгаа юм. Хулгайлагдсан талбар болчиход байна. Тэрний юу гэхээр философи гэхээр уг нь бол хүн болгоны амьдрал донд байж ах хэвээр ийм салбар байтал одоо нэг цөөн хідэн элитүүд ингээ өмчлөө автсан юм шиг нэг талд нь гаргаж чад байна. Эсвэл нэг хідэн одоо хүмүүс вино уугаад талх хідэнгээ ярьдаг гэдэг юм уу те зөвхөн философиг тийм төвшөнд ярьдаг. Нөхрийн хор бол философи илүү прагматик байх хэвээр, илүү хүмүүсийг амьдралаа залхахад нь туслах хэвээр те. Нэг талаас хүмүүс амьдралаа залхахтаа ингээ шашин гэдэг нэг юм дэтгэе явж иж болно. Гэтэл нөгөө талд нь философи байж боломж гэдэг юм уу. Иймэрхүү санаа гаргаа явж байгаа юм л да. Тэгэхээр бид нар энэ дундаас би одоо философи сайлбах практик юм гарах гэдэг нь ер нь хүн философи яагаад сонирхох хэвээр гэдэг асуулт руу орох гэдэг юм л да те. Заавалчгүй их сургуульд философи очиж сурах албагүй гэж бодъё те. Тэгвэл хүн юу яагаад философи судлах хэвтэй? Яг философи өөрийнх нь асуултууд хүний уг чанар, мөн чанартай хамаатай хүн гэдэг үүднээсээ хизээ нэгэн цагт амьдралдаа тавьдаг асуултууд байдаг гэж ер нь би анзаардаг. Одоо жишээ нь дор хаяал би хэн бэ гэдэг асуултыг хизээ нэгэн цагт өөрөөсөө асууж үзээгүй хүн ер нь байхгүй болов. Тэг ямарваа нэгэн байдлаар дор хаяал ухаан орох явцдаа ч гэсэндээ өөрийгөө бус хүнээс ялах гал бид нар чинь ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ би юм бэ гэдэг асуулт дахиад энэ бол цааш нь хүн гэж юу вэ гэдэг асуулт бол томрол явчихна тий. Тэгэхээр энэ би юм бэ хүн гэж юу вэ гэдэг энэ асуултууд бол үнэхээр бид нар хүн гэдэг үүднээсээ танин мэдж байгаа энэ амтан гэдэг үүднээсээ бол яхаарахгүй асуугадаад байдаг асуултууд байдаг. Тэгэхээр философи бол өөрөө тийм бусад талбараас нэг ялгаатай нэг онцлог нь бол яхаарахгүй бидний ийм өдөр тутмын амьдрал ундаасаа нэг амьсгаа аваад нэг ухаан ороод рефлект буюу эргэцүүлэл хийх явц донд өссөн өсөөгүй гарч ирдэг тэр асуултуудаа ажилдаг талбар учраас үнэхээр хүн л бол философи асуулт бол ингээд дагаад наалдаад явж идэг гэж харагддаг нэг талдаа. Тэгээд гэхдээ нөгөө талдаа энийг онлайн мэдлэг гэж ярьдаг учраас тодорхой утгаараа жишээ нь би хэн бэ гэдэг асуултыг асуугаад тэгснээдээ би хэн бэ гэж асууснаа жишээ нь би 5 сартай бүжин лам одоо ингээ 30 гаруй настай бүжин лам хоёр адилхан уу? Бие махбодын хувьд адилхан уу? Сэтгэл санааны хувьд адилхан уу гэж асууя л та. Тэнгүүд бие махбодын хувьд одоо ингээд адилхан ингээ хариулах юм бол ер нь бие гэдэг чинь өөрөө юу юм бэ гэж эн чинь ингээл цаашаа нь явчихна. Оюун санаа гэдэг чинь юу юм бэ гэж цаашаа нь явчихна. Тэгэхээр энэ рүү илүү гүнзгийрээд энд яригдж байгаа ойлголтуудыг илүү чанд нарийн байдлаар би ингээд хэрэглээд одоо өөрөөртөө хариултууд өгөхгүй явахаар өссөн үсээгүй энд бол нөгөө бэлтгэл шаардлагатай болоод хэлдэг. Энд хэрэглэж байгаа нэр томьёо ойлголтуудыг одоо сайн ойлгох хэрэгцээ шаардлага гараад ирдэг. Тэгэхээр энэ бол онлайн мэдлэг гэдэг утгаараа бол философид сурахын тулд нөгөө юм дасгал хэрэг гараад ирдэг. Тэгэхээр яг эндээс зүгээр би ойлгох юм бол философи нэг талдаа юм ой зургтай адилхан гэж би боддог. Өөрөөр хэлбэл би жишээ нь хувцас урчих юм бол ямар ч байсан ойч чадна. Тэ ингээ оёос урчиж байгаа учраас. Гэхдээ би ойдлчин болохын тулд би нэлээд удаан хугацааны хөдөлмөр зарцуулна. Би тийм техникүүдийн сурна. Би одоо жишээ нь юу гэдэг зүү орох техник сурна гэдэг юм уу те. Тэгээ хүн болгонд ойдлчин болох боломж байгаа. Гэхдээ тэнд хөдөлмөр шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан ялангуяа тийм илүү одоо ажил хэрэгч байдлаар чанд байдлаар судлаа гэх юм бол өсөөсөөгүй нөгөө бэлтгэл шаардлагатай болоод эн чинь өөрөө нэг юм яг энэ оюут сурна гэдэгтэй адилхан крафт байж таарч байгаа учраас тэнд ингээд дасгалжих шаардлага гараад ирдэг. Тэгэхээр энэ утгаараа бол академик философи бол ингээд нөгөө
нэг хүрээндээ аваач тавиад хашаад байгаа гэхээсээ илүүтэй энэ бол нөгөө онлайн мэдлэг шүү, хөдөлмөр шаардж байгаа шүү гэж ойдлчин хүн өөртөө яаж бэлтгэдэг адилхан үйл явцал гэж би нэг талдаа хардаг. Нөгөө талдаа өссөн үсээгүй те бид нар одоо ингээд амьдрахын тулд хүн гэдэг утгаараа ойж хоол хийж те янз янзын зүйлсийг ингээд хийж сурах шаардлагууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан яг ингээд хэлэхээр философик амир ингээд тэ нэг ийм юу гэдгийг гараар хийж байгаа үйлдэлтэй адилхан байна гэдэг шүүмж сонсогдож магадгүй л. Гэхдээ би яг тэгж л боддог. Философи бол яг энэ утгаараа бол айгүй юм нээлттэй чөлөөтэй хүн болгоны асуултаа асуугаад тэндээ тодорхой хүрээнд хариултаа өгөөд санаа амраад дахиад тэр асуултаа асуугаад дахиад тодорхой хүрээнд хариултаа өгөөд санаа амраад явах боломжтой. Тийм айгүй чөлөөтэй нээлттэй задгаа одоо сэтгэлгээний айгүй задгаас үлжээс гэж бас хэлж болохоор байдаг. Тэгэхээр задгаас үлжээсийн хувьд бол философи бол олон нийтэд угаасаа түгэм бил байдаг. Энийг хашаа тавьж байгаа юм байдаггүй. Нөгөө талдаа онол гэдэг утгаараа энд зүгээр тэр энд одоо ингээм амьдралаа зарцуулаад ярьж байгаа, энд мэтгэлцэж байгаа хүмүүсийн санааг ойлгохын тулд ойлгохын тулд бэлтгэх хэрэгтэй л гэдэг нэг тийм юм л яриад гэж хэлэх юм да. Би таныг нэлээд л орлого хөөцөлтөд байна л да. Энэ практик юм бол хөөх гээд байна л да. Таны яриаг аль болох одоо бид нар яг практик дээр түрүүн би нөө Монтенег аваад, Сенекаг аваад те ер нь философи одоо гэдэг бид нар бас их төвхтэй байдалд орж байна. Яг үүндээ 1500 оны үед тэр хүмүүс философи гэж ярьж исэн юм юу юм. За манай эртний одоо 100-аад оны үед Сенекаг амьдарч исэн үед ч гэдэг юм уу те. Тэр 1-р зууны үед манай эртний 2-р зууны үед Ромын тэр нөхрийн ярьж исэн философи гэж яриад байгаа яриа өнөөгийн бидний яриад байгаа сонирхолтой яг нэг үг байгаа. Тэгээд бүр нарийн дээр бол гудамд гараад хүмүүстэй ярилцаад үзэх юм бол энэ амьдралын философи гэх нэг нөхрийн те миний амьдралын философи бол гэх нэг юм хөрэн. Тэр энд яриад байгаа философи гэдэг нэг үгээр яриад байгаа боловч зөвөр би бодох нь таамаглах нь энэний ойлголт нэг ялгаатай ойлголт гэдэг юм уу те нэг үгээр илэрсэн ялгаатай ойлголтууд байна уу даа л гэж хардаад байгаа юм л та. Тэгэхээр одоо тэр хүмүүсийн яриад байгаа хүн бол философитой амьдрах хэвээр, философитой үнж байх хэвээр ч гэдэг юм уу те. Нэг ийм яриад байгаа философи эсвэл одоо Шинжлахааны хүрээнд судлаад байгаа философи хоёрын хооронд ялгаа байна уу? Эсвэл нэг тийм нэг зүйлийг өөр өнцгөр нь хараад байна уу? Яг нөгөө мэдлэгийн төрөлтэй онлайн мэдлэгийн төрөл гэдэг үүднээс нь ярьж байгаа философи бол түрүүний хэлсэн шиг бэлтгэл шаардлагатай байгаа л те. Энд чинь нөгөө философийн түүхээ судлаад тэгээ философийн түүхийг судлахаар хүмүүс өнгөрсөн баларсан илэрсэн 2500 жилийн өмнө үеийн хүн ярьлаа гэж шүмж ярьдаг л та. Гэхдээ яг философид сурахын тулд тэр хүмүүс яаж бодож сурсан тэрийг ойлгох хэрэгцээ гардаг учраас яхаа аргагүй л нөгөө өнгөрсөн түүхийн шаргал хуудас руу очиод эргүүлж унших шаардлага бол гардаг. Бид нар одоо жишээ нь миний амьдралын философч гэдэг юм уу те миний одоо тэ миний философи гэдэг өгнүүд өдөр тутам хэрэгжилж байгаа. Тэгэхдээ ямар утгаар хэрэгэлсэн байдал ажиглагддаг вэ гэх юм бол миний ертөнцийг үзэх үзэл, миний үнд зүйл, миний зарчим гэдэг утгаараа хэрэгэлсэн тохиолдлууд байдаг. Тэгэхээр тодорхой утгаараа би одоо ертөнцийг юу гэж үзэж байна те одоо ертөнцөө би ингээд ертөнцид чинь хүрээд ирсэн нэг юм сонин нөхөр байгаа шүү дээ. Ахуйдагаа л амьдарч байгаа нөхөр. Тэгэхээр ертөнцөө юу гэж ойлгож байгаа юм? Дахиад одоо би сайн үлийг юу гэж ойлгох юм, муу үлийг юу гэж ойлгох юм? Миний хувьд сайхан гэж юу байх юм? Миний хувьд юухаа гэж муухаа гэж юу байх юм бэ гэдэг асуултуудыг бид нэр яг юм цай гаргаад заримдаа асуудгүй ч гэсэндээ ер нь нэг юм багцаа зарчмууд ингээд бид нар гаргачихсан л ажиллаа яваад байдаг. Тэгэл зай гаргаж асуугаал тэрийг ингээд хөөцөлтөөл ирэхээр өссөөсөө нөгөө философийнхаа төв рүү наллаад очиж байгаа юм л та. Гэхдээ яг тодорхой утгаараа жишээ нь миний амьдралын философи гэдэг үгийн ард бол ерөнхийдөө л миний үнд зүйл, миний зарчмууд гэдэг санаанууд бол явдаг. Тэгээд энэний араас бол бид нэг юм шийдвэр гаргахдаа тий ийм өөрийн гэсэн ийм одоо фреймворк хүрээтэй байх хэрэгцээ бидэнд байгаад байгаа юм шиг ажиглагддаг. Тэгээ тэр хүрээгээ бол ерөнхийдөө шууд одоо ийм философиос авчна гээл тэгэнгүүтээ те одоо тэр хүрээгээ философиос нэгж байгаа тохиолдлууд заримдаа байдаг. Эсвэл зөв философи гэдэг үгээр тэр хүрээгээ нэрлээд чанархах гэсэн тохиолдлуудчсанд ажиглагддаг. Ер нь хүн болгоны кейс тохиолдол өөр өөр учраас яг зүгээр юм энэ бол миний л хийсэн ажиглалтууд л гэж бодсон. Тэгээ яг философи өөрийнх нь практик тал нь юу гэдэг юм бэ? Одоо бидний амьдралыг яаж өөрчлөд байгаа юм бэ гэдэг ингээд хэрвээ шууд асуух юм бол те бас л нөгөө төрүүж явах шиг маргааны сэдв. Тэгвэл одоо жишээ нь хэдүүлээ дор хаяад харахад одоо Америк нэгдсэн улсын үндсэн хууль яагаад их тийм те ингээд одоо жишээ нь энд байж байгаа тэр нөгөө эрх чөлөөний эцгүүд гэж ярьж байгаа хүмүүс маань яагаад их тийм одоо
их сайн ажиллачваа гэл ингээд эргсүүлэл харах юм бол нөхдүүдийн лок гэж гэдэг. Локийг маш сайн уншчихсан байдаг ч юм уу те. Өөрөөр хэлэх юм бол нэг ийм хүрээгээ онлынхоо хүрээгээ татахта философи айл нэг ийм хандлагыг зарчмаа болгоод тэрэн дотроо ингээд системээр ажиллаад ирэхээр тэр нь зэгттэй байгаад мэдлэг чинь ингээд нэг ийм системээр нь цэгцэлж өччих тэр чанж системээр нь харах тэр боломжууд философид бас нэлээд байгаад байдаг учраас хайгаад байдаг юм болов уу гэж хардаг. Тэгээд шинжлэх ухаан болгож байгаа математик байдаг шүү дээ. Тэр яг тийм байдлыг нийгэм бүхэлдээ аягүй философоос хайдаг. Тэнгүүд тэнд нь хариулах гэж философч байгаа философч байдаг. Эсвэл тэр бол ерөөсөө чухал биш ээ. Тэр одоо ингээд энэ бол ингээд философиг хүрдгээ ашиглаж байна. Тэр бол цаашаа гээд одоо тэр талаар философтгүй нөхдүүд ч байдаг. Аль аль нь л ингээд байж л байдаг. Тэгэхээр яг юм одоо философи өөрийнх нь практик тал гэж юу вэ гэх тэр шууд асуувал магадгүй ийм хариулт нөгж болох нь ёс суртахууны философи дахиад одоо гоо зөв стрим философи, нийгмийн философи гэдэг энэ талбарууд өөрөөр хэлбэл ийм бидний амьдралын өдөр тутмын үйлдэлтэй хамаатай асуултуудыг асуугаад тэнцээний хариулт өгж байгаа тэр талбарууд гэх юм болов. Тэр талбаруудаас одоо нэг юм үнд зүйл зарчмуудыг яаж гаргаж байгааг харах болцоотой гэж хэлж болох юм болов гэж байна. Гэхдээ тэр бол бас тийм ийм тэндээс бол одоо ингээд бэлэн хариулт бол ирээзээч өгөхгүй. Бэлэн хариулт хизээч гарахгүй. Тэнд зүгээр ингээд эргүүлсэн асуултууд л гарна. Тэнд бол одоо ингээд өөр чинь бодож байгаа юм уу? Үнэн гэдэг үнслээ. За санаа амарч байгаа бол энэ хүртлээр зогсчихоо санаа амархгүй байгаа цаашаа яваа гэдэг тийм л юм өгнө гэхээс чинь бол тийм одоо ингээд алхимын чулуу шиг те мөнх амьдралыг алхимын чулуу өгчнө гэдэг шиг амьдралын бүх асуултыг философоос авчна гэх юм бол тэрэн шиг тийм залхуу юм байхгүй л байна. Very nice. Тэгэхээр одоо бид нар энэ дэр яг нэг ойлголтоо зэгцэн нэгдүгээр бидэрт бол онлайн философи, метафизик, эпистемологи танин мэдхүү гэдэг ингээ явж байна те. Нөгөө нь практик философи гэхээр бид нийгмийн философи эсвэл одоо улс төрийн философи гэдэг юм уу энэ рүү орж ирж байна. Тэгээ би болоо нөгөө эдийн засгийн мэрэгжилтэй дээрээс нөгөө нийтийн удирдлагаар магистр хамгаалсан учраас надад бол хэрэглээний философи гэх юм одоо энэ практик философийн тал руу илүү сонирхол татчихна л да. Ер нь яг онл руугаа явчихаар би бол ингээд надаас нэг жоохон хоолч юм шиг. Гэтэ мэдээж саяны нөгөө хэрэглээний одоо философууд нь бүгд ахаад нэг хуулаад таях юм бол доошоо нөгөө юу руугаа унна штэ. Нөгөө айхтар онл руугаа унна штэ тий. Тэгээ нэг гүнзгийрэл орно. Тэгэхээр миний сонирх гэдэг нь ер нь манад одоо ингээд нэг ялангуяа сүүлийн үед ингээд нийгэмд аваад оцоод бид нар нэг нийгмийн байгууллага хийчлээ тий. Нэг арчлан хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийг байгуулнаа ч гэдэг юм ингээд янз бүрийн нэр томьёо гаргалаа. Та дөрвөн бас дурдсан Америкийн нэгдсэн улсыг байгуулсан эцгүүд гэж ярьж байгаа одоо Джеймс Мэдисон, Томас Жефферсон ч гэдэг юм уу. Энэ хүмүүс бол Английн Джон Локийг уншсан байдаг. Джон Лок бол нэг тодорхой хэмжээний санаанд гаргасан. За яг зэрэгцээд бол нөгөө талд нь Хоббсын санаанууд явж байгаа. Тэгэхээр манай Монголд авч үзэх юм бол бид нарт юу нэг ийм одоо юу гэдэг нь улс төрийн философи талд нь ч гэдэг юм уу те нийгмийн философи талд нь цэгцэлсэн ч гэдэг юм уу эсвэл их зөв оновчтой асуултууд асуусан ч гэдэг юм иймэрхүү зүйлс юу байдаг юм бол тэр сүүлийн үед миний анзаарч байгаа манад ерөөс ийм яриха болчлаа л доо юу ярдгөр төсөв дээр хитэн тоо 50 эсвэл нэг улс төрчийг огцруулан зайлуулна эсвэл юу гэдэг нэг мөнгийг ийш нь хуваарлан тийш нь хуваарлал гэдэг юм яриад байна л доо тэр гайхаж байгаа юм бид нар ер нь яг улсынхын хувьд одоо юу гэдэг хэрэглэж байгаа улс төрийн философи гэдэг юм улс төрчд нь улс төрийн философи байхгүй байна уу да ч гэдэг юм иргэдэн гэсэн ер нь энэ юу гэдгийг нийгэмдээ ашиглах нэг за философи гэдэг нь одоо юунд ашиглах нь бас жоохон тодорхой гэдэг магадгүй үнцүүл зарчим гэдэг дээр нь аваачаад ашиглах юм бол тэр юм ер нь нэг тийм гүнзгий ойлгохгүй байна уу да гэж бодод байгаа байхгүй яг ингээд тэр хүмүүнлэг иргэний арчилсан гэдэг 3 үг тавьчих шээ яг юу юм хүмүүнлэг гэдэг нь цаанаа юу илэрхийлдэг иргэний гэдэг нь юу илэрхийлдэг арчлал гэж юу юм гэдэг. Энэ 3 ойлголтыг яг ингээ гүн гүнзгий ойлгосон ч юм уу, тайлбарсан ч юм уу, ойлголтгүй болчиход байгаа юм санагдана. Үндсэн хуулийн дээр бол бичсэн. Магадгүй 1992 он 90-ад оны үед тэр хуулийг баталж исэн хүмүүс бол толгоон дотор нэг юм байсан баг. Гэхдээ тэр үндсэн хууль гэдэг юм уу, одоо би ингээд өөрийнхөө жишээ авахд Америкт очингууд бид хоёр жил сурах очингууд хамгийн дөрөв бид нар orientation буюу чиглүүлэх хичээл ороход 2 байрны төчгийг ярьжсэн байхгүй. Америкт ирсэн 2 байрны төчгийг л ярьд юм аа. Эхнийх нь тусгай тогтнолын тунгааг буюу нөгөө Declaration of Independence. Хоёрдугаарт нь Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль гэсэн энэ 2 имийг л ярьд юм аа. Тэр тусгай тогтнолын тунгааг дотор нь 3 үг байд юм аа гэж байна.
амьдрал эрхчлүүлэн аз жаргалын хойноос хөөцөлдөг гэдэг. Тэгэхээр ер нь Америкийг юу тодорхойлд юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийг тодорхойлдог юм байна. Төрөүний дурдаад байгаа тэр амьдрах эрх амьд явах тэгвэл юу байх те өмчтэй байх тэгээд аз жаргалын хойноос хөөцөлдөг эрхчлөө. Энэ үзлүүд л тодорхойлд юм байна гэж хэлж байгаа юм. Тэгвэл Монголд ирээд асуунгууд Монголыг юу тодорхойлох юм бэ гэд асуухаар бидэрт юм нэг хариулт байхгүй ч гэдэг. Эсвэл тэр асуултыг ерөөсөө хинч асуудаггүй, асууя гэж ирмэлзэхгүй байгаа энэ байдал нь ер нь юунаас үүдэлтэй вэ? Ер нь Монголыг тодорхойлъё гэвэл мэдээж бүрэн тодорхойлохгүй байлаа. Тэ бүрэн одоо Монгол бол яг ийм аа гэхгүй хүн болгон өөрийнхөө тодорхойлно. Гэтэ тодорхойлох гэж оролдож байгаа тэр оролдлого энэ одоо академик ертөнцид бол энийг ингэ тодорхойлох гэж оролдохгүй эсвэл оролдох нь өөрөө хориотой юу ч тийм үү те. Би одоо их боломжтой асууж байна л да. Яг философийн шинжлэх ухааны хүмүүсээр яваад үзэх юм бол эн чинь бас зарим нэг зүйлийг хамаагүй ийм гэдээ хэлчих болохгүй одоо нөгөө шашны номлол шиг хэлж болохгүй байгаа одоо би ойлгож байна. Гэхдээ яг хуу оролдлогууд чухам юу гэдэг асуулт байна л да. Яг ингээд одоо академик философи мэдлэгийн талбар гэдэг утгаараа ингээ харах юм бол жишээ нь 90 оноос өмнөх үеийн бакалаврын сэдвүүдийг харуул айгүй юм тэг ус төртөг хамаатайгаар бол тэг ингээл үнд зүйлийн тухай асуудлуудыг эсвэл тэн дээрэгдэжсэндээ нөгөө марксист үнд зүйлүүдийг хэрхэн нийгэмдээ шингээх үү хэрхэн хэрэгжүүлэх үү гэсэн шинжтэй ажлууд аюул хийдэг байсан бид юм лээ. Тэгээд 90-ад оноос хойш ажлуудыг жишээ нэгээд хэдүүлээ харуул тодорхой утгаараа философи хүрээлэнгээс хийгээд ер нь нөгөө юм үнд зүйлийн тухай судалгаануудыг одоо социологтой нийлсэн тийм ажлууд бол хийсэн тохиолдол хэдийд харагддаг. За дахиад Гомсрон багшийн одоо Монголын нийгэм бол өөрөө жишээ нь феодалын нийгэм байсан уу? Яг баруун Европт хэрэгжилжсэн феодалын нийгэм манад үнэхээр байсан гэж бид нар үзэх боломжтой юу үгүй юу гэдэг. Тэгээ өнгөрсөн төгрөгийг харсан тийм нийгмийн юм интеграцчлсан боловсруулах болцоотой хэсэг тухай бол одоо судалгааны ажил нь бол бас байдаг. За тэгээд ер нь яг юм одоо мэдлэгийн талбарууд өөрсдөө их нийлээд эхэлсэндээ холбоотойгоор ялангуяа үнд зүйлийн судалгаанууд бол илүү салбар дундын шинжтэй болоод хамтран ажиллая тий одоо энийг бол жишээ нь гендерийн талаас нь ярья, феминизмтэй чинь холбоотойгоор ярья, биднээс бариахан хонол хэрэгтэй байна гэх юм хамтарсан ажлуудыг бол судалгааны хүрээнд жижиг байдлаар хийгээ жижиг өгөөдлүүд дээр бас ажиллаж байгаа тохиолдлууд айгүй их ер нь байгаа. Тэгээ яг нэг юм энэ бол яг миний зүгээр дам сонссон тайлбар багш нарын лекцүүдээс сонссон ярианаас сонсоход бол ялангуяа тэр яг 90 оны үндсэн хуулийн тохиолдолд бол бид нар өөрсдөө марксист ленинист философиол барайл тэрүүгээр бүх асуудлуудаа тайлбарлах гэж оролддог байсан оролдлого чинь урчингууд оронд нь юу барих гэж утсан бэ гэхээр буддизмыг нэлээд барих гэсэн юм болов уу? Гэхдээ буддизмаа бол шууд нөгөө марксист категорийнхаа хүрээнд оруулж яг тайлбарлах гэсэн оролдлогод бол 90 оны үед аягүй байсан гэсэн тийм тайлбаруудыг сүүлд нь бол Цэндтэйгаа маха 90 оны тунгалаг тамир дээр ч тэр тухай бичсэн хэсэг байдгийг. Тийм хэсгүүдтэй бол одоо тааралцжсэн тохиолдлууд бол байгаа. Тэгээ яг орчин үеийн утгаар одоо ингээ аваад үзэх юм бол тий жишээ нь одоо тий бид нар юуг үнд зүйлтэй болгох вэ гэдэг асуултыг их тийм нухацтайгаар хэрэгцээтэй байгаа дахин асууж байгаа энийг хэдүүлээ яаж ярих вэ гэдэг асуултууд бол ингээл эргэлдээл энэ дээр бол бид нар яг ихлээр ажилласаар л яваад байгаа. Гэхдээ бид бол айгүй юм нарийн төвхтөө их сонин нөхдүүд гэдэг нь бас харагддаг. Доор хаяал одоо жишээ нь пост коммунист улс уу гэвэл пост коммунист тэгсээр нэ нүүдэлчин байсан уу гэвэл нүүдэлчин байсан хот руу саяхан орсон уу гэвэл хот руу саяхан орсон за тэгснээ одоо тэ ингээд жишээ нь бид нарт энэ онлайн мэдлгүүдийг жишээ нь философиг манай хэл ярих боломжтой юу үгүй юу гэдэг дээр аваачаад маргалдчих дуртаач гэдэг юм их юм олон тал өнцгүүдээр ярьж байгаа тэгээд нийгэм маань ингээд алхамаар тэ ингээд хотчиж ирсэнтэйгээ хамаатайгаар суурьсантай хамаатайгаар алхамаар ингээд одоо урагшилж байгаатай адилхан мэдлэгийн талбар маань ч гэсэндээ яг тийшээ нэг ажиллаад байгаа байдал бол харагддаг. Гэхдээ нэг юмыг бид нэр анзаарах нь юу гэвэл одоо хуучин шиг гэх юм уу те 17 18 дугаар зуун шиг яг тэр шинэ үеийн те ийм одоо философи бол те философи бол шинжлэх ухааны одоо юу гэдгийг үндсэнд байдаг ч гэдэг юм уу те ингээл шинжлэх ухааны философи мач гэдэг юм уу тэр тайлбараар философиос те бүх хариултууд бол бас л гарч ирэхгүй ийм одоо төр ямар байх ёстой вэ гэдэг асуултанд өгсөн янз янзын хариултууд дундаас төр баригчид маань өөрсдөө нөхцөл байдалтайгаа яг хэрэг таарсан яг одоо тэр фреймворкоо буюу үзэл баримтлалаа тэр дундаас л сонгох ажил гарч
гарч ирж байгаа. Тэгэхээр философи энд зүгээр өгж болох хариултуудыг л санал болгоно. Тэ гэхдээ энэ хариултууд нь бол үнэн гэдэгтээ бол тухайн философчд маань магадгүй өөртөө үнэмшдэг гэж болно. Зөв гэдэгтээ үнэн гэдэгтээ биш зөв гэдэгтээ. Тэгэхээр тэн дундаас л сонголтууд хийх үйл явц энд явагдана гэж би одоо л харж байгаа. Тийм тэгэхээр бас л нэг таны үссэн шиг ягдаг биш бас л өөрөө хэл болж таарч байна л да. Тийм байна. Яг бөөрөнхий бол байж болно. Зүгээр миний сонирхоод байгаа хамгийн гол асуудал бид нар яг энэ төрийн бодлогыг ч гэдэг юм уу гол зүйлсийг ярилцахдаа ер нь эхний асуулт нь ер нь ярилцж гин үгдэх асуулт байгаа байхгүй тий. Бид нар ер нь Монгол улс яах ёстой юм бэ? Монголчууд гэж хин юм бэ гэдэг асуултан дээр за жоохон pseudo science тал юмнууд явж байна тий. Бид нар нөгөө шинжилгээ ухааны таамаглахын аргагүй янз янзын их сурвалжны ойлгомжгүй нэг хэсэг юмнууд бол яваад байна. Тэрийг одоо яг шалгахчийг шалгаж болохгүй. Одоо нэг тийм одоо хашлтанд их юм бол Монгол ухаан маягийн юм яваад байна. Гэтэ жинхэнэ Монгол ухаан байж магадгүй. Гэхдээ зөв би бол хашлтанд хийцгүүц тийм ярианууд яваад байна. Тэр нэг хэсэг манайхны бүсэл ирмэсний үг бид нэг үндэстнийхээ онцлогийг гаргаж авъя. Бид бол нэг үндэстэй юм байна, өрмөц юм байна, тустай юм байна. Тэрийг болохоор бас нэг ижилсэлч гэж хэлээ, заримдаа ондоошилч хэлээ. Нэг identity гэдэг хоёр янзаар орчуулж байгаа манайх чи айгүй шок те. Нэг бол ижилсэл гэж хэлж байгаа, үндэсний ижилсэл маягийн. Ижилсэл класс наавд үзэх юм зөв бид нар хоорондоо юугаар адилхан юм бэ гэдэг юм шиг байна. Ондоошил гэдэг нь болохоор хинээс ялгаатай бид эргэн тойрныхоо үндэстнүүдээс ямар ялгаатай юм бэ гэдэг нэг үгийг хоёрдмол утгаатай адилж манайхан чи их мундаг хүмүүс. Дээрээс нь тэр юмнууд явангууд гол асуудал нь тэр identity-ийн асуудал гэсэн сая нэлээд яригдлаа шүү дээ. Бид нар ер нь хин гэдгээ тодорхой бас нэг тодорхой хэмжээнд хашид тодорхойлохын шаардлага байгаа ч юм уугүй ч юм уу гэдэг ингээл бас нэг тийм чиглэлүүч гарч эхэлж байна. Тэгээ энэ дунд бид нар ингээд зарим нэг хэсэг нь бол ингээд цохирч байгаа байхгүй. Ийшээ явъя гэхэр үгүй гэдэг, ийшээ явъя гэхэр үгүй гэдэг, ийшээ явъя гэхэр зөв гэдэг, ийшээ явъя гэхэр наа чин бас хотлаадаа гэдэг хэлэнгүүд яг хүмүүс ингээд оюун санааны нэг тийм рүү ороод ирэхэд ядраад тэгээ нэг бэлэн жор хүсээд байна уу гэж за ингээд нэг пакэжтэй нэг сайхан вакцин бүх асуудалд чи хариулт өгчдөг. Одоо тэр нь нэг хэсэг арчлал байлаа шүү дээ. Арчлал бүх юмний хариу. Ховийн мэж бүх юмний хариу гэл ховийн хөвшил бүх юмний хариу ч гэдэг юм байгаад байдаг. Гэтэл эргээд одоо ингээ харангуут нөгөө ховийн хөвшил чинь ямар аимшигтай зарим талаар мангас болсон. Өөрөө нөгөө төр гэдэгтэйгээ төр гэдэг юм capture хийгээ те. Тэгээд нөгөө төрийг өөрийнхөө доор байлгаж жагаад өөрөө юм хийдэг. Нөгөө шүтээд байдаг ховийн хөвшил чинь заримдаа төртөө нийлчээр ямар аимшигтай зүйл болдог байж гэдэг юм уу. Ингээд ихлэнгүүд биднэрт юу хэлэх гээд байна вэ? Манай нийгэм дотор нэг юм ядаж дискшн явдаг юм орон зай байхгүй болчихлоо гэж харах гээд байна л да. Хажуугаар нь энэ сошиал медиагийн эффект орж ирээд миний харж байгаагаар сошиал медиа ороод ирэхээр та одоо энэ 21-р зууны гол проблем болчиход байгаа шүү дээ. Тэгвэл хүн өөртөө ойролцох хүмүүсийг дагчдаг. Тэнгүүд цөөрөтэй өрөөнд орсон юм шиг өөрийнхөө л юм буцаагаа сонсдог. Тэгээд өөрт нь таалагдангууд нийгэм буцаагаад асар хүчтэй яаж хэлж туушраад эхэлж байна. Нэг юм одоо нэг карманууд үүсч pocket гэж хэлээд байгаа. Энд нэг юм тойрог тэгэл эндээ юм үнж, энд нэг тойрог эндээ үнж, дундынхаа ямиг өрөөсөө харахгүй. Тэгээ би энтэйгээ таарахаар би нэгээ бүр мөс ингээд дайснууд гэж хардаг. Одоо бас нэг How Democracy is Die гэдэг нэг ном байдаг. Левицкигийн ном дэр юу гэхээр тэр бол Америкийн жишээн дээр авсан. Юу гэж хэлдэг вэ гэхээр Америкийн улс төрчид нэг хэсэг бол хоорондоо хоёр намын улс төрчид хоорондоо хамтарч ажилладаг байсан юм байна л да. 1950 он 60 оны үед жишээлбэл хоёр намын гишүүн нийлсэн ажлын хэсэг хамтарсан хууль нь маш олон байдаг байсан юм л да. Гэсэн 1990 оноос хойш яасан бэ гэхээр хамтарч ажилладаг байхгүй болоод хоёр тишээ туушраад хуучин бол би нэг миний эрхэм дайсан тий миний эрхэм өрсөлдөгч гэж үздэг тий миний одоо нэр төртөө өрсөлдөгч бид нар бол нэр төртөөгөр явж байгаа. Бид хоёр манай хоёр нам бол хоёулаа Америкийн нэгдсэн улсын төлөөч гэдэг юм уу ингэ явжсэн. Гэтэл одоо бол би нэг ерөөсөө урагчд дайснууд одоо манай оршихуйн эсрэг байгаа ч гэдэг юм ингээд би нэг хүлцэж чадхаа болсон гэх юм да. Тэр энэ цаг үед би одоо ингээд дахиад базаад хэлэх юм бол энэ цаг үед 21-р зууны энэ цаг үед философчдын тэр нэг мэдлэгт эргэлздэг, мэдээлэлд эргэлздэг, тэ юмыг асуудаг. Пад гэд бэлэн жор хилдэггүй энэ зан чанар одоо иргэний хувьд бол над маш их өгүүлэгдэж байгаа байхгүй юу, тэ. Тэгэхээр энэ дээр бид нар энэ байдлыг зогсоохын тулд гэдэг юм энэ байдлын эсрэг за бүрэн зогсооно гэж бид нар чадахгүй байна. Энийн эсрэг одоо ерөндөг гэх юм одоо би бол одоо энийг баг нийгэмд гарч ирсэн энэ бол зөвхөн Монголд ч байгаа асуудал шүү. Дэлхийд даяар үүссэн анхаарлан сарнидсан зөвхөн нэг 10 хэдэн секундын 30 секундын видео үздэг энэ дэлхийн ертөнцийг энэ нөхцөл байдлын одоо хорт тавдрын гэх юм уу энэний эсрэг бид ямар ерөндөг ямар имчилгээний аргыг
санал болгохгүй юм. Философийн үүднээс авч үзвэл. За тэгэхээр ямар ч байсан хойлоо нэг юм дээр санал нийлж байгаа нь бол жишээндээ ингээд ийм ижилслийн тухайч гэх юм уу те энэ ондорчлогч орчлоод байгаа эдийн тухай асуудал бол ямар ч философоос хариулахгүй нэ гэдэг дээр бол санал нийллээ гэж ойлгосоо зөв үү те нэгдүгээр тэгээ хоёрдугаарт бол яг ийм одоо орчин үеийн их тийм энийг бол бас пост үнний дараах нийгэм гэж бас хэлээд байдаг те энэ нийгэм донд философи юу хийж болох вэ гэд ингээд харахлаар би нийтдээ зөвхөн философитой холбож ярих нь жоохон өрөөсөөлж магадгүй гэж боддог. Энэ бол ер нь онлайн мэдлэгүүдийн бүгднгийнх нь үүж болох онцлог гэж хардаг. Шинжлэх ухаан, математик, тэ дахиад урлаг ч гэсэндээ яг өгж болох ууц их тийм одоо тухайн хүн өөрөө яг нөө хүнд байдаг энэ нэг сайхан чадварууд байгаа шүү дээ. Шүмжил сэтгэлгээтэй буюу таны орчуулгаар нухтаа сэтгэлгээтэй бүтээлч байдлаар хардаг. За одоо тэ чөлөөтөөр сэтгэдэг, олон янзын үзэл бодлыг хүлээж авдаг. Одоо их тийм нухац одоо юу гэдэг юм тийм олон одоо тийм чөлөөтэй өгөр хүлээж авдаг тийм олон ургалж үзлийг дэмждэг ч гэдэг юм. Энэ хандлагууд, энэ чадваруудыг бол ер нь бол мэдлэгийн бүх талбар их бага хэмжээгээр хүмүүс санал болгодог гэж би хувьдаа ойлгодог. Одоо тийм ч учраас тэ ингээд өөр мэргэжлийн хоорондоо ярих тунд бол тэр тунд ойлголцлууд бол үүсээ яваад байдаг баг. За яг энэ чадварууд дээр ялангуяа шүүмжил сэтгэлгээ дээр тулгуурлаад ажилладаг. За дахиад ийм өссөн үсээгүй эрүүл скептицизмыг санал болгодгоо. Ийм тийм open minded буюу янз янзын хариултанд ингээд чөлөөтэй байдгаа гэдгээрээ өөрсдөө гоёх дуртай. Ер нь философчд энийг аягүй гоёх дуртай шүү дээ. Гоёх дуртай гэдэг утгаараа философиг аваад үзэх юм бол зүгээр яг өгөх боломж тэнийг түгээн дэлгэрүүлэх боломж хаана вэ гэвэл бусад хүмүүсийн та бас тусдал хариулт авах буюу бол энийг боловсрал энэ бол гэр бүл, сургууль, орчны өгөх боловсрал гэж боддог. За тэгээд ер нь ийм чөлөө сэтгэлгээг, бүтээл сэтгэлгээг, нухацтай сэтгэлгээг одоо цэцгэлүүлдэг одоо тэр газар тэр орчин юу байдаг вэ гэдэг ингээд бодоод үзвэл энэ бол ерөөсөө асуултыг хаадаг орчин гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй яагаад энэ бодлогын хариулт ингээд гарчваа гэд багшаас асуухад багш нь энийг цаг гаргаад тайлбарлаад өгчдөг. Тэр орчин. Эсвэл аав ээж нь аав ээжээсээ очиод ээжээ энэ ямар учиртай юм бэ гэж асуухад иймээ гэд хэлээж өгдөг аав ээж. Эсвэл асуулт асуухад нь чи мангар юм уу тэнийг юм уу гэж шоолдоггүй найзууд бүхий тэр орчин бол өөрөө философтууд эйгүү ялангуяа энэ мэдлэгийн бүх төрлүүдийг дахиад бидний хувьд ингээд аль нэг үнцэг тал руу очиод би бинийг үзэж чадахгүй болсон байгаа. Энэ нөхцөл байдлыг эмчилгээ юм болов уу гэж боддог. Тэгээ энэ эмчилгээг одоо ингээд харахаар талбар болгоноос л бид нэр хайж гин. Тэгээд талбар болгонд л хэрэгжүүлэх гэж янз янзаар үзэж гин гэж хардаг. Тэгээд яг уу тийм ч учраас одоо жишээ нь бид нар хүүхдүүдээ спорт руу явуулж гин тий. Шат тоглуулж гин, урлаг руу явуулж гин. Тэр яг л тэрнтэй адилхан тодорхой утгаараа яаж гин. Суугаад ном уншиж сургаад за тэгээ магадгүй философи асуултуудыг тий ингээ ширээний ард өрнүүлэх тэр орчныг чинь бид нар бүрдүүлчих юм бол философи асуулт гэдэг нь том асуулт шүү дээ. Тэгэх юм бол ийм өссөн үсээгүй нөгөө нэг энэ олон янзын хариултууд байж болно. Тухайн нөхцөл болгонд жижигчтэй хүчнтэй гэдэг тэр ихтгэл үнэмшил бүрдээд хэлдэг юм болов уу гэж боддог. Тэгэхээр энэ бол товчлоод хэлснээр ярих юм бол энэ бол ерөөсөө яг философи өгж байгаа гэхээс илүүтэй хүн өөрөө өөрийнхөө оюун ухаандаа тий өөрийнхөө эрх чөлөөтэйгээр асуулт асуух тэр чадвартаа итгэх. За Кант хэлдгэр бол нөгөө насан турш явдал тэр насан турш явдлыг нь бүрдүүлэх орчил хариулт болоод байгаа гэж боддог. Тэгээ мэдэх зөрөгтэй бай гэдэг болдог шүү дээ. Кант хэрэглэсэн байгаа тийм. Одоо хоёлоо юу руу оръё. За ер нь нэлээд хоёлоо юмнуудыг нэлээд тоймолчлоо. Зүгээр одоо нэг тийм шохоорох байдлаар асууя л да. Яг ингээд орчин үеийн философи юм уу? За одоо пост үнний нийгэмгээ та түрүүн хэллээ тийм. Орчин үеийн философи тэр ер нь жишээ болгоод авч үзүүлэх философийн судалдаг хүний нэг судалгааны сэдвийг та нэг ярьж өгөөч. Одоо хүмүүс сонирн байж магадгүй ч бодохгүй. Жишээ нь би зүгээр төстөгөр нэлээд за эдийн засгийн үйл жишээлбэл сэдв маш ойлгомжтой байдаг хгүй хвчлэн хүмүүст ялангуяа одоо хүүхдийн мөнгө өгвөл хүний хөдөлмөрлөх
юмд яаж нөлөөлөх вэ? Хөдөлмөрлөх сонирхолд яаж нөлөөлөх вэ гэдэг юм. Ингээд айгуу тодорхой зүйл байна шүү дээ. Ингээд мөнгө тараахаар ингэдэг юм байна гэдэг. Энэ бол жишээлбэл эдийн засгийн бодлогын судалгааны нэг. За эсвэл юу гэдэг хүүхдээ мөнгө тараавал инфляц яаж нөлөөлөх вэ гэдэг юм уу те? Тодорхой нөхөрлөгч нээд нөлөөлөх вэ гэдэг юмыг сонирхоод явж гин гэсэн үг. Ингээд макро маягийн бодлогын судалгаанууд явж гин те. Эсвэл юу гэдгийг одоо анхаахын судалгаа гэх юм бол бид нар энэ нэмийг турших юм бол үр дүн гарах уу эсвэл аль одоо эмчилгээний аргыг хэрэглэх юм бол илүү үр дүнтэй байж гэдэг анхаахын судалгаанд ингэж байна. Тэгэхээр философийн судалгааны ажил гэхээр одоо жишээлбэл ямар хөө юм байх вэ? Та нэг төсөөлөл бидэнд өгөөч. Одоо жишээ нь яг ингээ хэлэнгүүд надад хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь Miranda Franklin эпистемик зөв бус байдал гэдэг ном шүү санаанд орж байна. За энэ номны үндсэн асуусан асуулт бол юу вэ гэхээр одоо зөв бус байдал гэдэг нь injustice гэдэг үгийг орчуулж байгаа. Тэгэхээр бид нар танин мэдгүй хувьд те ийм зөв бус, шудраг бус ийм нөхцөл байдалд орж болтгоо. Ер нь мэдлэг гэдэг чинь өөрөө те ингээд бидний нийгмийн статус, байр суурьтай хамаатайгаар яг уу яригдж байгаа юу? Бидний мэдэх эрх, дахиад мэдснээ бусдадтай ингээ хэлэх тэр эрх маань би хинбэ гэдгээс хамаарат жишээ нь хаагдаж болтгоо. Хин нэгний дуу хоолойтой ингээ хаагддгүү гэсэн шинжтэй асуултыг ингээл асуусан судалгааны ажил байгаа юм л та. Тэгээд энэ судалгааны ажлаасаа энэ асуултыг асуугаад хариулах явцдаа юу анзаарсан бэ? Юу харсан бэ гэж харсан чинь бид бол ийм танин мэдхийн хувьд бол зөв бус байдал өртөх болцоо байдаг юм байна. За нэг талдаа жишээ нь гэрмнэвтэг зөв бус байдал гэдэг юм өртөж байна. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр өөртөө ингээд ийм тулгарсан байгаа туршилгаа бусдад хэлэх гэхээр хэрэглэгдэх нэг үг нь байдгүй, ойлголт нь байдаггүй. За тэгээ энэний тод томруу жишээг нь юу гэж хэлдэг вэ гэхээр ялангуяа нөгөө эмэгтэйчүүдтэй холбоотойгоор бол ажлын байрны дахь бэлгийн дарамт гэдэг ойлголтыг ярьдаг. Жишээ нь ажлын байрны дахь бэлгийн дарамт гэдэг ойлголт бол сүйтэл гарч ирж байгаа. Гэр бүл дэх тэр одоо хүчирхийлэл гэдэг ойлголт бол сүйтэл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ гэр бүл дэх хүчирхийлэл гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг тодорхойлоод ирмэгц өөрийнхөө туршлагаа илэрхийлэх боломж аюул болоод гараад ирж байгаа. Ажлын байрны дахь бэлгийн дарамт гэдгийг яг юу вэ гэдгийг нь гэж тодорхойлох нөгөө зайлшгүй болоод хүрэлцээтэй нөхцөлийг гаргаад ирэхлээр миний энэ яаж байна мэдэрсэн зүйл чинь энэ байсан юм биш үү гэдэг хэлэх тэр боломж нь гараад ирдэг. Тэгэхээр тэр туршлагуудыгаа хэлж байгаа тэр өгнүүд нь ойлголтууд нь байхгүй. Тэр ойлголтуудыг нь тухайн тэнд өртөөд байгаа хүмүүс нь хэлж чадахгүйгээсээ болоод гэрмнэвтэг зөв бус байдал жишээ нь өртөөд байдаг юм биш үү гэдэг ингээ гаргаад авчиж байгаа байхгүй. Энэ судалгааны ажил нэг талтай байна. Дахиад маш сонирхолтой ажил байна тийм. Маяша Черригийн уурын тухай асуудал байгаа. Уурын тухай диссертацийн ажил байгаа. Маяша Черри болохоор ер нь уурыг ингээд судлаад уур чинь нэг эмсэтгэл хөдлөл шүү дээ. Тэгээ ингээд уурыг судлаад үзэхээр ялангуяа их тийм сөрөг утгаар тайлбарладаг. Эсвэл хин нэгийг уурлахад те чи юун сүртэй юундаа уурлаад байгаа юм гэдэг хариултуудыг бид нэр өгдөг. Гэтэл хэрвээ те нэг юм бүлэг бүхэлдээ уурлал яах вэ? Тэр уурыг бид нар жишээ зүү ясны уур гэж үзэх үгүй юу? Тэр хүмүүс тэр уураа илэрхийлэх боломжийг гаргах үгүй гэдэг асуултыг жишээ тавьсан байдаг. Тэгээ энэ асуултыг яг ингээ юутайгаа холбож гаргаж ирсэн бэ гэхээр Маяша Черри болохоор өөрөө хар арстай эмэгтэй Америкт амьдарч байсан. Тэр яг нөгөө хар арстнуудын дунд байдаг тэр бухимдал уурыг яаж илэрхийлэх ёстой вэ? Яаж хүлээж авах вэ? Энэ уур нь өөрөө зөвтгөлтөө юм уу үгүй юм уу гэдэг тэр тайлбарлуу жишээ нь яваад орчихсон гэдэг. Тэгэхээр яг энэгээр сонсох юм бол магадгүй нөгөө таны өсөөдөөс айгүй практик төлөнд гарч ирж байгаа. Тийм байна. Асар практик зүйлс байна шүү дээ, тийм. Тэгэхээр төрөний таны дурдсанчлан бас бид нар энэ хэл их чухал байна л да. Тэгээ нөгөө илэрхийлэх үг нь байхгүй болохоор хүмүүс тэр мэдрэмжээ гаргаж чадахгүй гэдэг судалгааны ажлыг хэлдэг шин. Тэгэхээр манад одоо бас энэ хэлтэй холбоотой гэхээр монгол хэлэн дээр зарим нэг одоо бид нар чи хвчлэн философийн нэр томьёог авахаар за их эрт үедээ бол бид нар өөрсдийн гэсэн нэр томьёотой байсан байх. За дунд үе рүүгээ ороод ирвэл бид нар чинь шууд буддизмын нэр томьёонуудыг зарим нь орчуулаад зарим нь бараг төв төр нь аваад явцсан. За зарим нь бас санскрит үг нь монгол үг болцсон. Бид нар өөрсдөж мэдэхгүй шүү дээ. Чи би буруу санааг бол одоо сэтгэл гэдэг бол сита гэдэг санскрит язгууртай үг ч гэх юм ингээд. Одоо бид нар сэтгэл гэдэг үгийг одоо яаж чилсэн монгол үг гэж явуулчихсан ийм байдлаар. Тэгээ дунд үед бол бид нар энэ буддийн гүн ханаас ч гэх юм буддийн шашнаас их олон үг зээлдсэн байна. За тэгээд 1920 дугаар зуунтай зоолгосны дараа бол бид нар орос хэлээр дамжуулж шинжлэх ухааны барууны шинжлэх ухааны нэр томьёонуудыг нэлээд орчуулгыг зарим нь нонсон ч байх, алдсан ч байх. За тэгээд 90 он залгахад бас л маш олон нэр томьёонууд. Энэ нэр томьёог бас би нөгөө манай эдийн засгийн профессор Бацуг багшаас асууж ирсэн л да. Энэ эдийн засгийн нэр томьёонуудыг хэн орчуулж ирсэн бэ гэхэд тэгээд тэрэндээ би хариултаа авсан байхгүй. Нэг хүний нэр гарч ирдэг. Тийм үү гэх тэр хүнийг нь бараг манай эдийн засгийн оюутнууд төрөлцүүлд нь гайхаад надаас ийм хүн байсан юм уу гэд ингээд ярьж ирсэн. Тэгэхээр философийн нэр томьёонуудын орчуулга
Одоо монгол хэлэнд зарим нь байхгүй байгаа. Яг тэгэхээр бидний ялан өрний философиг аваад үзвэл жоохон зөрүүтэй юмнууд нэлээд үүсэн. За дорных нь бол эрхвш бас нэг интэг ядад хоёртой айл хурш байсан учраас бас гайгүй таарч болов гэж би найдаад байна. Өрн дахны философиг аваад үзэхээр бид нэр энэ орчуулгыг ер нь яаж хийдэг вэ? Ямар дэг жайг баримталж байна вэ? Зүгээр зарим хүмүүс бол бараг зүгээр латинаар нь англи үгээр галилеовчи гэдэг нэг юм хүмүүс байна. Төрөний дурдсан чинь тэр үгийг бас зөв оноохгүй болохоор нэг утга санаа нь гажаад явчихдаг нэ тэрэгээл явчихж байна. Төрөний бас таны дурдсан injustice гэдэг үгийг зүгээр ингээд та гудамд очиод хүнээс сүмтэй injustice гэдгийг монгол руу орчуулдаг гэх юм бол баг шудраг бус гэж орчуулна. Зүй бус гэхээс илүү. Тэгэхээр шудраг гэдэг үг байхад одоо англи хэлэнд бас хоёр юм шүү дээ. Just болон нөгөө талд нь fair гэдэг. Тэр шудраг гэж юу юм? Зүй ёсны гэж юу юм? Энэ таны ярианаас энэ надад их тийм энэ асуултыг одоо юу гэдэг өдөөгдлөө л дөө. Тэгэхээр бидний энийг чинь яаж орчуулад байгаа юм бэ те? Яг юу нь энэний хооронд ямар нюанс байгаа юм бэ? Эдний тайлбарыг бид яаж ойлгох вэ гэдэг энэ асуулт руу яхааргүй хөтлөгдөж байна л да. Та тэгэхээр энэ дээр нэг одоо түрүүн та бас дурдсан нэг асуулт бол ер нь 90-ад оноос хойш манай философичд бол нийгэм дийл гарах гэхээс илүү одоо философийн мэрэгжлийн хүмүүс нийгэм дийл гарах гэхээс илүү маш их орчуулгын ажил дээр ажилласан гэж хэлж байна. Тэгэхээр энэ философийн нэр том юмнууд ер нь философийн гэлтгүй нэр том юмнуудыг бид нар ер нь орчуулгахдаа хөрвүүлэхдээ ер нь ямархуу дэг жайг баримталж ирсэн болов. Бас их сонирхолтой асуулт байна. Таны асуулт сая яг нэг юм санаанд буулгалаа. Санаанд шууд орлоо л доо. Одоо нөгөө философи өөрөө хийсвэр ухаан гэж ярьдаг. Тэгэнгүүт англи хэлнээс бусад өөр хэлтэй өрний хэлнээс өөр хэл дээр философи заахад ямар асуудал тулгардаг вэ гэдэг асуудал зөвхөн манайдуудын өвс орноос гардаг. Жишээ нь Станы орнууд дээр хийсэн судалгаа дахиад Сингапурын нэг өгүүлбэрийг харж байхад бол яг ямар санаан дээр санал нийлжсэн бэхээр философи бол хийсвэр ухаан. Тэгээ ийм абстракт зүйлсийн тухай ярьдаг. Тэгэнгүүт абстракт зүйлсийн тухай өөрийнхөө хэлнээс өөр хэл дээр ярьж байгаа юм одоо тэ жишээ нь англи хэл дээр ярьж байгаа философитлыг хэл рүүгээ буулгаад ярихаар энэ нь илүү хүндрээд ийм абстракт дээрээ илүү хүнд абстракт болчихдог. Англи хэлтэй биш, өрний хэлтэй биш хүмүүсийн хувьд жишээ нь англи хэлтэй философитыг сурах нь бол айгүй их тийм хөдөлмөр шаарддаг гэдэг санаа. Сая зүгээр санаанд шууд буулаа. Тэгээд энэ яг ийм хөдөлмөр шаардж байгаа байдал бол бас их харагддаг. Тэгээд энийг хөнгөвчлөхийн тулд бол яхаа аргагүй нэг орчуулгын ажил бол чухал бол орж ирдэг. За манайд бол 90 оноос өмнө ч гэсэндээ тийм ингээл Кантыг, Геглийг орчуулж исэн одоо түүхүүд байдаг. За одоо ч гэсэндээ ингээд манайд бол ялангуяа Платоны төрөлсөй орчуулчихсан. За Аристотелийн 900 номнуудыг нэлээд хийдэ орчуулсан тохиолдлууд байдаг. За тэгээд яг орчуулагчдыг хараад орчуулгууд яаж хийддэг вэ гэж анзаархад ер нь их тийм 90-ад оноос өмнөх орчуулгууд, тогтцсон орчуулгуудыг бол бид нар тэр болгоны хөгжлөд байх бол одоо хүсдэггүй байдал бол ажиглагддаг. Жишээ нь proposition гэдэг үг байгаа. Proposition гэхээр таны санаанд жишээ нь юу орж байна? Илэрхийлэл нэг тийм дүгнэлт маягийн юм орж ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт жишээ нь энэ үгийг бол бодомжийг орчуулсан байдаг. Тэгээ одоо энэ бодомж гэдэг орчуулга бол ер нь тогтчихсон. Эндээс бол одоо ингээ өөр яг орчуулга тохиолдол гарч ирдэггүй. Зовлон нь хаанаа байдаг вэ гэхээр жишээ нь энэ proposition гэдэг үгийг бодомжийг орчуулчихсан байдаг ч гэсэндээ нөгөө англи хэл дээрээ proposition гэдгийг нөхөр философч одоо жишээ нь Wittgenstein л гэдэг энийг нэг талдаа бодомж гэдэг утгаараа нөгөө талдаа өгүүлбэр гэдэг утгаар хэрэглэсэн тохиолдол байдаг. Тэгэхээр философины орчуулгын асуудалтай байхаас гадна философийн хүмүүс маань нэг үгийг 2-3 утгаар нь хэрэглэсэн тохиолдол гараад ирчихдэг. Одоо Кант гэхэд интуиц гэдэг үгийг бидний ойлгодог утгаас гадна перцепц буюу одоо тийм ийм мэдрэхүүгээр яг хүлээж авч байгаа юм гэсэн утгаар бас хэрэгэлсэн тохиолдол байдаг ч юм уу тий. Тэгэхээр хин гэдэг философичийг орчуулж байгаа вэ гэдэг бол нэгдүгээр асуудал байдаг. Тэгээд тэр үгийг аль утгаар нь хэрэгэлсэн бэ гэдэг тэр контекстуудыг ер нь айгүй ингэж шүүрдэг шаардлага бол гарч ирдэг орчуулган дээр. За дээр нэмээд орчуулган дээр бид нар өмнө нь яаж орчуулж ирсэн бэ гэдэг уламжлалаа харах шаардлага байдаг. За тэгээд уламжлалт орчуулгууд жишээ нь жоохон тохиромжгүй гэж үзэх юм бол өөрөөр орчуулах байгаа бол яагаад өөрөөр орчуулж байгаа вэ гэдэг саналаа хэлдэг. Тэгээд ер нь бол орчуулгын ажил гэдэг бол өөрөө дахиад ер нь орчуулгын ажил аль ч хэлний орчуулгын ажил аль салбарын орчуулгын ажил өөрөө айгүй хүнд ажил байдаг. Тэгээд энэ ажлыг яаж нэг ингээ хийх явц нь бол өөрөө дахиад бичиж байгаатай л яг адилхан үйл явц бол өрнөдөг гэж хардаг. Тэгэхээр яг тэрнтэй л адилхан судалгаанууд хийн. Өмнө юу гэж орчуулсан байна? Энэ орчуулга нь энэ нөхцөл байдал дээр энэ хүний хүний хэлэх гэсэн санаан дээр таарч нь үгүй юу гэдгийг харна. Дахиад жишээ нь энийг 90 оноос өмнөх орчуулгын уламжлал нь өөрөөр марксист
тайлбарууд явж гэнэ үү? Эсвэл бүр дээр үеих бол буддист тайлбарууд нь явж гэнэ үү? Гэтэл энэ хүн маань өөрөө марксист хүн байна уу? Эсвэл тэ буддийн философор тайлбарлаж болохоор хүн байна уу, үгүй байна уу гэдгүүдийг харж агаад тийм тохирох байдлуудаар бол одоо үгсэд оноос нь тохиолдол гардаг. За тэгээ манай тэнхмийн хүрээнд бол багш нар өөрсдөө орчуулга хийгээд орчуулгаагаа тухай ярилцаа явахад бол бүр ингээд маш их санал зөрүүлдэг тий. Саналаа нэгтгэхийн тулд ярилцах тэр тохиолдлууд гардаг. Тэгээд одоо бид нар бол бүр нөгөө юм нөхцөл дагуурын утгуудыг тайлбарсан монгол хэлний тайлбаруудыг бол олж аваад тий орчуулгын онлайн номнуудыг барьж аваад хүртэл маргалдах тохиолдлууд бол гардаг. Тэгэхээр энэ бол яг өөрөө дахиад философичгоодоо адилхан л үйл явцал өрнөдөг гэж хэлэхээр юм уу та? Би одоо бас дахиад практикал юм асууна л да. Ер нь ингээд энийг одоо нөгөө монгол хэлэн дээр ч юм бол зөв бичгийн дүрмийн журмалсан тойл гэж байдаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан одоо философийн нэр томьёонуудыг мэдээж яг нэг нэр томьёог олон янзаар орчуулж магадгүй төрийн таны дурдсанчлан магадгүй нэг философчдын бүтээлийг орчуулах гэдэг бол энийг бол ингэж ойлгоо орчуулах нь зөвөө. Энэ үгийг ингэж орчуулах нь зөвөө. Яг энэ философчуд. Гэхдээ тийм бид нар тийм нэгдсэн одоо ойлголт гэх юм уу та тийм. Яг гоо тэр нь зөв байх албагүй шүү дээ. Гэтэ нэг за манай зүгээс бол бид нар бол энийг ингэж орчуулъя гэсэн ийм глоссари гэж ярьдаг шүү дээ. Нэр томьёоны тайлбар тойл юу байгаа болов? Ер нь бол тийм тойлууд бол багш нар гаргадаг. Одоо жишээ нь дорждог багшийн философийн тойл байдаг. Би бол оюутан хад хэдэн тийм тойлууд бол харж байсан. За тэгэхээр ер нь энэ хүрээнд ингэж орчуулж байгаа гэсэн тийм толиодыг бол гаргаж байгаа тохиолдол бол байдаг. Гэхдээ яг хуу дахиад нөгөө мэдлийн тэр нэг онцлогтой намаатайгаар бол бас тэр орчуулгыг хүлээж авахгүй бол үнэлээ хэлнэ гэдэг юмнууд л үргэлжлэл яваад байдаг. Тэгэхээр одоо чинь хичээл заахад бол их гоё л заадаг л та. Одоо ингээд жишээ нь референс гэдэг үг байна гэлээ. Тэгэхээр референс гэдэг үгийг манай монгол хэлний ууган баяр багш бол энэ гэж орчуулж хэрэгэлдэг, илгээмж гэдэг үгээр хэрэгэлдэг. За гомсрон багш бол тэг ингээл утга холбогдол гэдэг үгээр хэрэгэлдэг. За би бол ерөнхийдөө референт гэдгээр нь хэрэглэнэ. Намаа уншихтаа тааруулж уншаарай гэж ярьж хичээл заадаг та. Нэг талтай аюу зовлонтой юм шиг. Гэхдээ нөгөө талтай бол энэ бол яг нөгөө гадамрын хэлсэн шиг философууд үгээр л татаж хангалсан оюун ухаан гэдэг шиг тэр хатаж хангалж байгаа оюун ухаан л үр дүнл гэж хардаг юм уу? Жишээлбэл одоо манай соц үед бол бүхэл нэр томьёоны зөвлөл гэж байсан юм шиг байна. Тэгээ ингээд улсын комисс байгаа. Тэгээ тэр нь нэг талаас амарч юм шиг тийм. Юу гэхээр нэг хэдэн нөхөр хуралдаал энийг ингэж шийднэгээр алах зохиол тэгэл баяртай байхгүй. Маргааш нь тэрний талаар юу ч хэлсэн нэмэргүй. Тэгэл бүх авторууд тэгнэ. Тэгж бичээгүй бол баг эргээ асуудалд орно. Гэт нэг талаас бол их амарч юм шиг. Тэ нөгөө нэг юмыг уншихад яг л нэг утгаар нь ойлгох гээд байдаг амарч. Одоо бол их дураараа болчлоо л да мэдээж нөгөө үндсэн хуулиараа хэвлэн нийтлэх эрхчлөөтэй болчихж байгаа учраас хүн болгон ялгаатай нэр томьёо хэрэглээд байна. Энэ тал дээр юунийг ингээд нөгөө би уншигч талаа л бодоод байна л да. Манай уншигч маань уншиж итэл нэг ном дээр нэг юм уншиж идэг, нөгөө ном дээр нөгөө нэг юм уншиж идэг. Тэгээ тэрнээс бол зүдэрхийлгээ санаа зовоод байгаа юм л да. Тэгээ энэс сэргийлэхийн тулд юу яах хэрэгтэй юм бол? Яг зүдэртгэлтэй. Зүдэрх юм. Уусаа зүдэрдэг юм. Одоо оюутан байсан зүгээр түүгээ харахад л нөгөө муу эргэж байгаа толгойч нь бол бас л сайн эргэн шүү дээ. Бүр айгүй сайн эргэн зүдэрдэг. Тэгээд яг хоо энэс зүгээр яг одоогийн байдлаар болсон практик талбар нь зүгээр одоо зүйлтүүдтэй энэ бол энэ утгаар энэ хүн эдэн оны энэ ном дээр ингэж орчуулсан байдаг. Энэ бол ингэж орчуулсан байдаг. Би энэ орчуулгыг барьж байгаа. Шалтгаан энэ гэдгээ ууггүй хэлэх тэр нэг орчуулагчийн уншигчаа гэсэн сэтгэл юм болов уу гэж боддог. Тэгэхээр энэ бол маш сайн судалгаа хийх хэрэгтэй л гэсэн санаа байдаг. Тэрнээс биш энэ хүний орчуулга буруу. Яагаад бурууг мэдэхгүй. Надад зүгээр таалагдж байгаа болохоор би ингэж орчуулж гин гэж орилоод орчуулга хийж байгаа бол энэ бол ерөөсөө философийн байтугай ер нь бол орчуулга хийж байгаа биш байхаа л гэж боддог. Яг зөв. Тэгэхээр бол ядаж энэ англи дээр ийм үг байсан шүүгээ тайлбарлах хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ би бол ингэж бодсон учраас ингэж орчуулчлаа. Өөр вариантууд магадгүй ийм вариантууд байгаа шүүгээд бичих хэл. Тэгээд тэгж явж байгаа нэг жигдэрх юм да байна хаа л гэж харж байна та. Ер нь бол зарим одоо жишээ нэг бодомж бол пропозишны бодомжийг орчуулах гэдэг жигдэрсэн байгаа шүү дээ. Тэгээ одоо жишээ нь ингээл нилээд хідэн жигдэрсэн тохиолдлууд байдаг. Тэр шиг жигдэрх ойлголтууд бол жигдэрх байхаа. Ялангуяа хэлчин өөрөө айгүй юм амьд динамик систем. Энэ бол өөрөө аль нь илүү зөв бэ гэдэг яг энэ зөвшөлтсөл тундаа ингээл шигшигтэл үлдсэн байдлаар ажилладаг. Тэрэн шиг айгүй органикаараа явах хаа л гэж боддог. Тийм. Би нэг саруул эрдэнэ багштай яг энэ асуудлаар ярихад бол яг хэлний зүгээс бол ингэж хэлсэн. Ер нь бол аль болох юуг яг
заавалчгүй бас нэг бүр баруун солгоог зөв онгон чухал биш. Яг тэр үгээр онсныхаа дараа илэрхийлж байгаа амьдрал нэг тийм хоёр талын асуудалгүй ойлголцжуулах болчихноо. Ер нь бол хэлбэл нэг тиймэрхүү маягаар явж идэх юм аа. Гол нь аль болох ингээд тэрийгээ сурчлаад олон нийт зөвшөөрүүлэх тал руу чи ажиллах хэрэгтэй шүү ухааны юм надад хэлж ирсэн. Өөрөөр хэлбэл тэр үгийг хэлэхэд хойдолт нь аль болох нэг 90% нь яг нэг утгатай ойлгочдөг. За 10% нь янз янзаар ойлгочдөг байхад юм бол ерөнхийдөө болчих юм байна гэж. Тэгээ нөгөө тэрэн дээр өөрийнх нь ном дээрч байдаг нөгөө катализатор гэдэг үгийг хурцсуур гэж орчуулъя гэсэн чинь үгүй наад чинь бас энэ чинь гоо удаасгаж болдсон штэ гэсэн чинь аль миний хүү гэрлээ асаагаатгаа ч гэсэн гэрлээ асаасан чи өө миний хүү юу хэргэлж өгсөн чи унтраалга хэргэлсэн. Наа чинь бас асааж болж байгаа өстэй гэж хэлсэн. Өөр унтраалга гэж нэрлэлсний дараа тэр нь бас асаадаг ч байж болно. А гисгэн ч одоо бид нар унтраалга гэдэг үгээр хэлэхэд нэг switchтэй англи дээр л тэр чинь нэг switch л байгаа шүү дээ дээш. Нэг юмыг ойлгож л байх юм бол ерөнхийдөө болчт юм а гэсэн юм л. Тэгээ би тантаас бас санал хэлж энэ нүүд ингээд органик процессын хувьд зарим үгнүүд нь хаягдаад явах л та. Нэг л энэ орчуулгын асуудал төр хүний нэрний орчуулгын асуудал гэсэн маш төвөгтэй асуудал болчиход байдаг л да. Тийм одоо жишээ нь Фома Аквина гэж бид яриад байдаг тийм тэнгууд англи дээр болохоор Аквина нутгийн Томас гэдэг хүн байдаг ч юм уу тийм. Тэгэл чинь энэс эхлүүлэл энэ айгуу маань одоо Дэвид Хьюм гэл тэнгууд Дэвид Юм гэж орчуулсан тохиолдлууд байдаг ч юм уу тийм. Ийм зүйлсүүд бол байдаг. Тэгэл одоо ста нөгөө нэг ийм олон хувилбарууд байдаг гэдгийг л эхнээсээ хүүхдүүдтэй хэлээ. Тэрийг мэдээ цаашаа нь явах гэдэг сонголт л яг одоо л харагдчихлаа байдаг. Танд ер нь зүгээр би тань мэдхүүднээс асууд Фома Аквинаг Томас Аквинас гэж орчуулсан үнтэй та тийм бүтээлтэй таарсан уу Монгол хэл дээр? За би эссе ч юм уу? Дундад 100-ны тухай философиг оюутан байхдаа уншаад яг миний хамгийн хөвлөсөн зүйл байхгүй юу. Оюутан байхдаа уншаал тэгээ тэрнээс хойш бол за чивтээр ингээд тий одоо тэгээ салыг салсангүй салаа замаар саллаа би одоо аналитик руугаа явъя да гэд яасан болохоор монгол хэл дээр бол ер нь уншаагүй байна. Тийм одоо заримдаа ингээ хүн хайхад ядаж яг энэ хүний нэртэй холбоотой нэг амар хэцүү түүх байдаг байхгүй юу. Төмөр хөлөггүй Монголын эзэнт гүрэн зөрчсөн гэдэг Францын Guillaume de Rubruck гэж хүний ном нэг орчуулсан байна. Guillaume de Rubruck гэдэг ингээд Монголын эзэнт гүрэн зөрчсөн гэдэг маш алдартай ном. Тэгээд энэ мөнх хааны үед Монголд ирсэн Францисканы ордерын нэг тийм ламын тэмдэглэл байхгүй юу. Одоо Марко Поло, Плано Карпини гэдэгтэй адилхан. Тэгээ би нөгөө Guillaume de Rubruck-ийг хайхгүй Guillaume гинөө одоо ямар хүн байдгийг болоо гэж хайж өгөө. Тэгээд нөгөөтгий чинь хайгаад байдаг олддгүй энэ Guillaume гэж юу нь юу гэсэн юм бол Guillaume гэдэг нэрийг ойлгодгүй шүү. Тэгээд ухаж явсан чинь яхааргүй ингээд бахан Монголд ажилласан хүмүүсийн листийг Google-ээс яасан чинь яхааргүй Rubruck гэдэг нэртэй нэг хүн гараад ирлээ. Ухсан чинь William of Rubruck гинэ. Юу William гэдэг хаанаас гараад ирсэн William бэ гэдээ яасан чинь William гэдэг нэрийг Франц хэлээр чирээ Guillaume маягтай бичдэг. Тэгээ нөгөө давхар илийн уншихгүй нөхдүүд тэгээд Guillaume маягтай болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо тэр William-ийг чи яах вэ гэдэг асуудал гарч байгаа. Тэрний Guillaume-оор нь унших юм уу, William-аар нь дуудах юм уу? За тэгээ William-аар нь явж итэл хоёр илтэй бичих юм уу, нэг илтэй бичих юм уу, хатуугийн тэмдэгтэй бичих юм уу, зөөлний тэмдэгтэй бичих юм уу, уугаар эхлэх юм уу, вэгээр эхлэх юм уу гэдэг ингээд зовлон усж байгаа байхгүй. Одоо Henry гэдэг Английн хаан байна те. Henry гэл герман хэлэн дээр очиод тэр нь Heinrich болчдөг. За орсуудаас аваад орчуулахаар Генри болчдөг. За тэгээд юун дээр очих юм бол бүр сонирхолтой шүү дээ. Францад очих юм бол тэр чинь Англи маягийн болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ яг одоо орчуулган дээр ихээр аюул төвхтэй болчих та. Одоо яах вэ гэдэг асуудалтай. Одоо нэг хүн бол надад тэгж хэлсэн юм. Чи наад нөхөр ээж нь яд дууддаг байсан тэрүүгээр нь бичгч над зөвлөгөө өгсөн. Тэгэх юм бол одоо бидний нөгөө нэг Цезар чинь Кайсар болно гэдэг байгаа байхгүй. Латин надуудаар яхааргүй Кайсар болно гэж. Кайсар болно. Тэгэхээр бид нар Кайсарыг бичих юм бол намайг одоо галзуурч гэж бодох хэрэгтэй хүмүүс тийм. Тэгэхээр бид нар энэ дээр бас нэг тогтсон ойлголтод хүрхэн зөв юм уу эсвэл ингээд сайхан задгаа байх нь зөв юм уу? Яг уу нэрэн дээр бол бас яг ингээд нөгөө их хэл дээрээ яаж дуудаж чинь тэрүүгээр нь бичье гэсэн санал бол одоо бид нар бас ингээд нэгэнд хилцүүлгээр хар тийм санал бол гардаг л да. Энэ санал бол яг тодорхой утгаараа тэр соёлын өөрийг нь хүндэтгэж байгаа хүндтгэлийн илэрлэл юм болов уу гэж тухайн үедээ бодож ирсэн. Тэгтээ яг таны хэлсэн шиг бас манад бол одоо асуудалгаар нөгөө Эйнштейн болоод Wittgenstein бол явцдаг. Тэгээд энэ тохиолдлууд дээр бол одоо яг одоогийн байдлаар санаанд орж байгаа нь бол тий хэлээр нь дуудаж байгаагаар дуудаад арт талд нь нөгөө
англи хэлэн дээр байгаа л тий. Галгаа тавиад явах юм болоо да гэж би бол бодож байна. Тийм тэгэхгүй одоо таны асуултанд хариулж байгаа зөвөр өөрийгөө хөндлөнгөөс харсан чинь би бол нэг юм нэгдсэн яг философи бол өөрөө нэгдсэн зарчмуудыг дуртай, систем дуртай. Тэгэхдээ юм болгоны ингээд зарчимлаа тавиад байхад бас их дургүй юм шиг байгаа юм. Тэгээ тэр нь бас ажиллаж гин үү да би бол бас энэ дээр тийм бас л органикара буйнараа болох хэрэгтэй. За окей, Викторийн хамгийн сүүлийн асуулт бол одоо хэл шинжилэл, одоо хэл болон философийн хоорондод хэлийг яаж оноохоо байла. За ингээд энэ үргээд манай өнөөдрийн дугаар өндөрлж байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч манай подкастт оролцсон Бүжин Лам багштай дахин баярлалаа. Таны эрдэнэ ажил болон эрдэнэ ажилд өндөр амжилт хүсье. Тэгээд удахгүй бас доктор хамгаалж байгаа гэж бодож байна. Тийм. Баярлалаа. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast.